많은 곳이 우식급자들이 조금 처음하고 бид нар бол таван ийм үндсэн стандартын хамгаалах холбооч төлөвлөсөн байгаа. За энэ хугацаанд бол Монгол сургуулиудаар зочны аяг үйлчилгээ яамнаас түүнийг хэлбэл тавьж байгаа. Усны өвчний газраас түүнийг хэлбэл тавьж байна. За мөн дижитал үйлдвэрийг хөгжүүлэх сангаас түүнийг ингэж хэлбэл тавьж байгаа. За мэдээж Хот аймгийн засагтаар хэлбэл тавьж байна. За тэгээд эдийн засгийн бодлогын чадвар судалгааны төвийн өдөрт хөтөлбөрийн дарга доктор Саам болсон гэж хэлэх байгаа. За ингээд өнөөдрийн арга хэмжээг нээж өгөх хэмээн Хот аймгийн иргэдийн хурлын дарга Бүрэн Баянтайныг эндэрчүүлье. За сайн байцгаана уу. Энэ хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёдлагтанаар эрхэм хөдөө зочид та бүхний энэ өглөөний түмэн амгалан айлтган мэдчилье. Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019 үйл ажиллагааг Хот аймагт хамтран зохион байгуулж байгаа эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын сургуулийн төв доктор Цагаанбай танаа хамт олон Конрад эдийн намрын сангийн хамт олон Улааж үйлдвэрийн танхимын хамт олон заман бусад дотор хүрсэн ирсэн хүмүүст зочдоо заман баруун бүсийн аймагуудын одоо бүр бодлогоос хүмүүс энэ хогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал өчүүлж байгаа одоо илэрхийлье. За Хот аймгийн хувьд оролцсон өмнөх жилүүдээс нэмэгдэж хотод гадаадын хөрмөр үйлчлэгийг татаж аж үйлдвэрийн 48, махан бүтээгдэхүүний 3, хөдөө аж ахуйн гадар хайлтгийн 58, цахилгаан дулааны 2 үйлдвэрлэл, арилгын 18 үйлдвэрлэл, тээвэр холбооны 20, санхүү зээлийн үйлчлэл 45, эрүүл мэндийн нийгмийн хамгааллын 23 зэрэг салбарууд хүн албан үйлчилж, ажилсаг хөдөлмөр шогцчууд маань асыг авсан туушаа хөдөлмөр чанараа өнгөлөмжүүлж, чинийг эрхлүүлэн ажиллаж байна. Эдийн засагт дийлэх сайн үр дүн гарч байгаач тулгымдсан зорилт шийдвэрлэх ёстой ажлууд олон байна. Ялангуяа 2019 онд манай аймгийн хувьд ихтэй байгууллагад зориулсан ийм жил болж өнгөрч байгаа. Сумбар орон нутгийн онцлог хэрэгцээнд мөрөлдүүлсэн хотоодын нөөцөө ашиглан үйлдвэрлэж хүн амын амжиргаа ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорж байна. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол улсынхаа 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлбар 2014 оноос хангалттай олон улсын жишг аргачлалын дагуу гаргагдсан байдаг. За уг тайлбараас өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ Хот аймаг 2016 он жишээ 13 болж байжээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг эдийн засгийн боломж нөөц, засаглал, үндэсний үр ашиг, дэд үтс гэсэн үндсэн 4 хүчин зүйлээс 3-т нь ихэнх аймагуд хангалттай төлөвлөсөн байдаг. Дэлхийн улс орнуудын эдийн засаг хүн ам продукцаа өснө нэмэгдэж байна. Энэхүү өснө нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд нөхөн сэргийлэх болон сэргийлэхгүй байгалийн нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдсэн тооцоолгоо байна. Байгалийн нөөцийн хэдийг ашиглалт нь нөөцийн хомсдол болон биологийн төрөлхтөн улс төр зэрэг байгаль орчин улс орны фактортой хөгжил зөвгөөр нөлөөлж ирснийг улс орон бүр хүлээн зөвшөөрч байгаль орчин нээлттэй эдийн засгийн байнгын өсөлтийг хангасан ногоон эдийн засгт суурилсан ногоон хөгжлийн загваруудыг бий болгох болсон байна. Манай аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрөөр 2014 онд аймгийн эдийн хурлын ээлжид сурвалжаанаар хийгдсэн баталж уг хөтөлбөр нь байгалийн нөөцийг хяналттай үр ашигтайгаар ашиглах дэвшилтэт цэвэр технологи, эрчим хүч, дэд үтс, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд нийслүүлсэн хүлэмжийн ялгалыг багасгасан, байгалийн дэвшилт хацаар хадгалсан, ногоон эдийн засгийг хөгжүүлэх замаар ногоон амьдралын хэв маягийг нийгмийн хүрээнд төлөвшүүлэх үндсэн зорилготой аймгийн дунд хугацааны хөгжлийн бодлого юм аа. Энэ баяр бичээрийн даацад тохирсон мадаж ухаан зохистой менежменттэй сум багийг 20-30% нь махан бүтээгдэхүүн түүхийдийн боловсруулалтыг 2015 онтой харьцуулахад 2025 он гэхэд 10 дахин нэмэгдүүлэх. Мас ургийн тоо, хөрлийн зохистой харьцааг бүрдүүлэх. Бичээрийн даацад тохирсон малын тоо болгоод зохицуулах замаар бичээрийн дөрөлтийг бууруулах зэрэг хөдөө аж ахуйн талаар олон чухал зорилтуудыг дэвшүүлэн ажил болгохоор зорж жилбэрийн төлөвлөгөөнд тусан ажиллаж байна. Дунд хугацааны хөгжлийн бодлого нь Монгол улсын бодлоготой хөгжлийн үзүүлбэрт 2030-аар нийцэж, аймгийн иргэдийн хурлын дэлгүүрэгчийн 2017 онд 48 дугаар тогтоолоор шийдвэр мал хөтөлбөр, 100 дугаар тогтоолоор залуу малчин хөтөлбөр, 2019 оны 22 дугаар тогтоолоор бичээрийн ашиглыг сайжруулах хөтөлбөр, 21 дугаар тогтоолоор хүлэмжийн аж ахуй хөгжүүлэлт хөтөлбөрүүдийг баталж, бичээрийн дөрөлтийг бууруулж, олон улсын зах зээл өсөлт чадвартай мадаж ухаан салбарыг хөгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.
эдийн засгийн төрөлжлөлтийг бий болгохын тулд хамгийн ихэнх давуу талтай салбаруудаа сонгож хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, гадны хариуцлагчдын анхаарлыг татаж түүнийг дэмжих хөтөлбөрөөр гаргахад хов тайван анхаарч аймаг орнотын шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, олон угаж үйлчлэгийг уралдуулж, орон нутгийн хөгжил мэргэжлийн болон туршлагатай мэргэжлүүдийн орлогыг нэмэгдүүлж, хөгжлийн хурдыг нэмэх тулд шинэ хөрөнгө оруулалтын чуулганыг хоёрдох чиглэлээр зохион байгуулж байна. Манай аймгийн хувьд айлтгийн амжилтыг өсгөх, хөдөлгөөний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн олон ажлын байр бий болох боломжтой салбар бол газар тариаллын салбар юм аа. 2019 оныг аймгийн иргэдийн хурлаас эхийн үйлдвэрлэл жижигхэн үйлдвэрлэлийг дэмжих чиг болгон дардаж, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчийн 2019 оны 4-р сарын 4-ний хурлаар хөдөө аж ахуй, түүний дотор газар тариаллыг хөгжүүлэх, хөдөлмөрийн аж ахуйг эхийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэмжих чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг батлан гаргалаа. Жилийн 4 өдрөд амин дэм, эдэс баялаг ихтэй, махан бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсний хүн амын хэрэгцээнд дотооддоо нийлүүлдэг, хангадаг байх боломж хов тайвны хувьд хангалттай байгаа. Газар тариалан нэрлэж ирсэн эртний уламжлалт хөрсдөө, нарны сахины хүч ихтэй, усны нөө заримтай, туршлагатай тариаланч ногоочд ихтэйгээд давуу талаа төдөл бид бүхэн олон зүйлийг хэлж байна. Бид уламжлалт шар төмөс, том уртын амтад харвас, амтад гой, давжаа алим, нутгийн сордын сонгон, зарим шиг ихнээс тариалж, хүнсэндээ хэрэгсээр ирсэн ард түмэ. Өнөөдөр энэ бүтээгдэхүүнээ нутгийн брэнд болон зах зээлд нэрийн бүтээгдэхүүн хэвээр нь цэврээр гаргах, хадгалан авч үзэх, уламжлан тариалах үйл ажиллагаа хийж байна. Энэ бол давуу талаа боломжуудыг ашиглаж хөгжүүлж буй манай аймгийн бодит жишээ. Олон ясны дуу хор бие биеэ хөдөлмөр шахуулчтай ах トゥ ахмад насны ураг төрөлгийн хүнстэй уламжлал, илэрхийлсэн найрсаг зочнотгоор дандааштай хадгалан алдар туутнууд гавьяатын өв соёлыг teen үүхтүүхэд ардсан авиасын ундрах хөдөлмөрч бүтээж хов нутгийн олон ясны ялгар гомцод соёлын таглаа өсөх чадварыг бас нэг давуу тал юм аа. Энэ учраас энэ бүхний эдийн засгийн хэрэглэнд оруулах зорилгоор 3 секторт 5 удаа аюул жуулчлалын хөтөлбөр олон ясны өв соёлын хөтөлбөрийг аймгийн иргэдийн хурлаас болон уран хичээлдээ амжилттай хэрэгжүүлж байна. Айл хүний аймгийг цаадах хүний санаа нэгж үгүй. Хөрсөлтөд бүсийн аймагуудад бишиж харилцан зарцуулах хаваад дэмжиж хамтран ажиллах зорилго бий тавьсан. Энэ учраас аймгийн иргэдийн хурлаар аймгийн засгийн өөрийн хөтөлбөрийг батлаад хүний хүчний төлөө, бүсийн хүчний төлөө бий хамтдаа гэсэн үрээ дэвшүүлсэн. Өнөөдрийн энэ хүч уулан дээр энэ талаар олон санал занаачлал гарна гэж хэлдэг байна. Алсагсан нутгийн дөөс автагдмал байдал, байгалийн эрхлээс уур амьсгал, санхүүгийн эдмэдийн хязгаарлагдал байдал, их зүүн хүндрэл бэрхшээл, сан томтоо нэгтгэх зүйл бидэнд номдохгүй болно байгаа. Монгол Улсын засгийн газраас бэлчүүлсэн нэгэн төлбөр төрийн үйлчлэгийн жилийн ажлыг эзэмшүүлэх зорилгоор аймгийн иргэдийн хурлаас хариуцлагатай томдолтой хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Бид аймаг хүн төрөлхтний төрийн үйлчлэгийг бүх шатнд нийлээд нээлттэй хөрвөхийг зорж зорилгоо болгон хэрэгжүүлж байгаа. Айлтгийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох зорилгоор 2020 оны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхийн үйлдвэрлэлийг дэмжих чиг болгон тархсан. Энэ хүрээнд үйлдвэрлэх хөтөлбөрийг бид батлан хэрэгжүүлж байна. Бие биенээ дэмжиж, харилцан мэдээлэл солилцох, сайн туршлагаа хуваалцаж, олон өмч үйлчлэгийг нэвтрүүлэн хамтдаа хэрэгжүүлье. Монгол улс эзэрлэн хөгжиж, хүн зам эрүүл сарвал байх болтугай. Баруун улсын бүсэл чадварыг чуулганы үйл ажиллагаа нээлтсийг хийгье. За, хот аймгийн иргэдийн хурлын дарга бүрэн баярлалаа. За, ингээд нээлтийн үг болон эсхтэй төрнө хэмээн эдийн засгийн болон өртөг чадрын шалтгааны төвийн удирдах зүйлийн дараа боддог цагаан талыг ашиглая. За, энэ бидний урилгыг үлдсэн ирсэн аюулгүй ус захын гоолтай аймгийн хотоос ирсэн төлөвлөж энэ баруун улсын өрсөлдөлийн чуулганыг хүлээн авч байгаа. Хов аймгийн хэлбэрийн амралт засаг ховд хүмүүс шинжлэхийг нөхөл илэрхийлье. Тэгэхээр манайхын өрсөлдөх чадрын чуулганыг орны говийн хангай төвийн гэдэг жилүүд нэг бүсийн чуулган хийдэг. Тэгэхээр энэ жил бол сүүлийн тэрийн ачаа хүндрэх шиг баруун бүсийн чуулганыг баруун бүсийн чуулганыг ховд аймагт хийж байгаа баяртай. Тэгээд би зүгээр энэ манай энэ ихтгэл тавиад тэгээд одоо би нээж үг хэлж байгаа энэ юм дээр нэг зүйл хэлэхэд би сая бодож суугаад манайхан тайлбарлан нэг Европын улс биш Швейцар гэдэг яг газрын
хэлбэр үсгийг харах юм бол баг доош нь гарсан Монгол улс шиг бас том гүрнүүдээр хүрээлэгдсэн. Гэтэл амжилтны түвшин өсгөх чадвараа илхийг нээлж байгаа. Ингээд нэг зүйл нөлөөсөн байна л да. Яасан бэ гэхээр одоо шашин сүм хөгжиж ирсэн. Тэгээд сүмд мөргөл хийх гэсэн чинь хүмүүс цагаа барьдаг. Тэгээд одоо Швейцар цаг яагаад тийм сайн болсон бэ гэхээр нэг болцооноос сүмдээ уулзалтаас авахгүй гэж цаг сайн хийсэн. Тэгээд юу ч юм бэ хөгжлийнхэн нэг хүч шалтгаан үүсэх гэх нэг цаг баригдсан байна. Тэгэхээр хэмжүүлэлтээ болцоодоо тэрнийг ашиглаж авсандаа болно байна. Тэгээд бас одоо орчин цагт бол нэг класс нь цаг нөгөө класс нь юм бол одоо холбоо мэдээллийн хэрэгслээс ашиглах юм бол болон боломжтой байна. За ингээд би гол ингээд бэлтгэлтэй оръё. За ихний хурдан яг за ингээд та нар хардаа энэ дэлгэсэн дээр хэн байна вэ? Ихнийхтэй чөлөөтэй яриад ирж байна. За CEO нүн за Сизинпин байна. За ингээд Путин байна, Меркель байна. Одоо тэр яагаад өөр юм гараад байна. За одоо энэ хүн юм бэ? Өмнө Солонгосын одоо ерөнхийлөгч байна. Трамп гэх. Тэгэхээр энэ бүх улсууд Монголыг шалгаагүй манай өдөртөгчдөө юу амлалтын зэрэглээ ард түмнээ жарганаа гэж. Тэрний үгсүүд юм гэхээр илтгэл одоо амар амгалан ай хаюулгүй ард жаргалтай амьдруулаад гэж амлалтын байна л да. Тэгэхээр одоо хов хүнчтэй тэр намуудчтэй дандаа гэж мөрийн хөтөлбөр гаргаж ирэл одоо дандаа амлалт сайн сайхан бол мөн болгоно юу санагдахгүй дандаа сайн сайхан болгоно санагдах юм байна. За тэгэхээр дараагийн слайд гаргая. Тэгэхээр энэ асуулт бас энэ одоо юу вэ? Эхний чөлөөтэй зүйл яриа. Энэ одоо юу вэ? За дараагийн нь жин. Тэгэхээр ерөөсөө аливаа юм ерөөсөө ингэж хэмжиж суудах чухал байгаа юм аа. Хэмжих ягаад гэвэл одоо ингэ өөрийнхөө дадлыг эсвэл одоо энэ жин байхгүй бол ерөөсөө хүн мэддэггүй. Хүн эсвэл одоо шийдвэр өндөр хүчтэй гэдэг юм уу. Энэ бүх нээлтүүд бол ерөөсөө ингэ 200 орчим жилийн өмнө л бий болсон. Одоо энэ хов байна одоо 3 цэнтэй агуулт бол 25 мянган жилийн хүмүүс амьдсан юм уу байж. Тэр одоо ингээд нэг хэмжүү. Тэгэхээр бид түрүүн ихэнх хэлсэн хүмүүс уулзалтаа ингээд цаг гэж юм болсон. Тэгээд яг болсон цагтай адилхан. Ерөөсөө хүний хөгжил, хүн төрөлхтний хөгжил юу байсан гэхээр ерөөсөө ихтэй яаж хэмжих вэ гэдэг тийм шийдэл болсон байна. Тэгэхээр одоо улс руу аймагч яаж нэг олон хүний нийт олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүн өөрийгөө хэмжиж болдог, даралтаа үзэж болдог. Тэгэхээр ингээд зарим даралт ихсчлээ, багсчлаа гэхээр авах хэмжээ авдаг. Өндөр нам жингээ, одоо эмэрай, харамараа гэх ингээд маш олон талаас нь үзэж болдог. Ийм одоо хувь хүн зориулсан олон тийм хэмждэг багтууд байна. Тэгэхээр улсын хэмжээнд, аймгийн хэмжээнд яаж гэвэл олон хүн байдаг учраас нэг ахмадаар үзэх боломжтой адилхан. Ингээд дэлхийн ертөнцид ингэж бодож байгаа энэ өсөх чадварын одоо хэмжээ үүс байна. Амьдрах чадвар, хөгжих чадвар ийм хэмжүүртэй болно гэсэн. Тэр хувь хүний ингээд жин үзэсгэлэнтэй адилхан, даралтын үзэсгэлэнтэй, харааг үзэсгэлэнтэй адилхан. Тэр дэлхийн одоо бүлэгчдийн энэ улс орон бүрийн одоо тэр амлсан амлалт нь ажил дээр яаж хэрэгжиж байна вэ гэдэг хэмждэг ийм хэмжүүртэй болъё гэх. Тэр дэлхийн нэг одоо 30 жилийн урд саяхан одоо 30 жил яваад ирсэн дэлхийн өсөх чадварын төв гэж одоо байгуулагдаад тэгээд тэр нь хөгжөөд тэр манай ангид төв 10 жилийн урд самтаж ажиллаад тэгээд ихтэй Монгол улсын тусгай тайлбар 3-4 жил гаргаад тэгээд сүүлийн 5 жилд бол манай дэлхийн өсөх чадварын тайлбар гаргадаг болсоор дараа нь 13 оноос аймгийн өсөх чадварын тайлбар 2 жилийн урдаас нийслэлийн дөрвүүдийн өсөх чадварын тайлбар гаргадаг. Тэгэхээр энэ өсөх чадварын тайлбар гэдэг бол ерөөсөө тухайн хүний эрүүл мэндийн байдал ямар юм гэж эмэрайгаар хэмжихтэй эрүүл мэндийн хэмждэг ажил. Одоо тухайн аймаг улс дүүрэг ямар хувь байна вэ гэдгийг нь
Одоо улсыг бол 330 гаруй үзүүлэлтээр, аймагуудыг бол 180 гаруй, дүүргүүдийг бол 190 үзүүлэлтээр олон үндэслэн хэмжээд тэгээд тэр одоо бодит тусгал бодит байдал одоо хоёрын ямар байна вэ гэдэг юм л одоо бичиж байгаа тайлбар. Тэгэхээр энэ тайлбар бол ерөөсөө даралтын аппарат ингээд үтсэн чинь даралтын их байдаг уурлаад одоо тэр аппаратаа одоо шидэхгүй шүү дээ. Эсвэл одоо жингээ асгаа хүмүүс үтсэн чинь жин нэгдсэн нь жоохон уурлаад мөшгөл болно. Тэгэхээр тэр нэг жингээ идэх юм бол жин нэгдэж байна багшийн нүдийг хэмж харахгүй болж. Яг тэрнтэй адилхан дэлхийн улс орнууд яаж ийм үгсийг манай өсөлт чадварыг тайлангийн аргачлалтай боловсруулсан. Энэ тайлан ашиглаад хөгжиж байгаа юм. Тийм учраас бид нар ингээд аймагуудын тайлан гэж байгаа. Тэгээ одоо энэ өсвүүдийн одоо чуулган хийдэг ийм одоо түүхтэй маа. Энэ бол маш энгийн зүйл. Тэгээд энийг таавал ойлгох юм бол ажил төрөл дээр энэ одоо байгаа хүмүүсүүд шийдвэр гаргадаг. Тэгээд тухайн одоо аймаг орон нутгийн тэгээд улс гэж аймагаас бүрдэж байгаа юм чинь тэр хөгжил дэвшил ард түмний нөгөө сайн сайхан амралтыг энэ одоо биелэлт нь ямар байна вэ гэдгийг мэдхэд их хэрэгтэй байна. Тэгэхээр яг одоо хүүхэнтэй адилхан аймагуудыг ч гэсэн улс орныг ч гэсэн бодиттой нэг хэмжүүрээр юм шүү. Урд нь метр байхгүй байхад хүмүүс яадаг байсан бол алхмаар эсвэл төдөн алд дийлэн суур ямах гэж шинждэг байсан бол улс орнууд ясаар байгаа метр гэдэг килограмм гэдэг. Одоо яг адилхан өнөөдөр дэлхийн бүх улс орнуудын хөгжлийг энэ өсөлт чадварыг тэр олон үзүүлэлтүүдээр яг нэг хэмжээгээр хийж байна. Хоёр одоо заавал хийж байх юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр хоёр хүний дурлуулыг секундээр тавиад дурлуулаад маргаад шаардлага байхгүй шүү. Аль нь хурдан бэ гэдгийг нь шууд секундээр тавиад энэ дор хурдан байр дулмаа угаан байна гэдэгтэй адилхан. Тэгэхээр энэ бол одоо бодит байдал тусал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За одоо ингээд би гол одоо сэдвүүрээ орё та нар энгийн юм гэж би хэлсэн. Хоёр өөр дэлгэцэн дээр гараад байна. Яагаад жижиг том хоёр. Тэгэхээр ерөөсөө би дахиад хэлэхэд ямар нэгэн компани ч бай, улс ч бай, аймаг ч бай, ямар нэгэн ажил хийхэд ихэд хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжиж чадах юм бол хянч чадна. Хэмжиж чадахгүй хянч чадахгүй, хянч чадахгүй удирдах чадахгүй, удирдах чадахгүй тэр тавьсан зорилгоо хэрэгжүүлж чадах. Ямар ч одоо ажил хийсэн хүн хэмжүүлэлтэй болох. Газар дээр байгаа хүн бол нэг гагаас хэдэн центр уус авах юм. Эсвэл тамирчин хүн гэх юм бол дууд хэдэн секунд бойл хэмждэг. Гэх мэтлэн ямар ч юм хийсэн малчин хүн гэж малаа тоолохтой адилхан хэмжүүлэлтэй болох. Тэгэхээр одоо дахиад хэлье. Хэмжиж чадахгүй, тавьж чадахгүй, хэмж чадахгүй, удирдах чадахгүй ажил төлөө сайжруулж чадах. Тэгэхээр манай өсөлт чадрын ингээд тайлан энэ аймагуудад одоо ямар хэрэгтэй вэ гэхээр одоо хамгийн анхны тайлан ямар хэрэгтэй байсан бэ гэхээр одоо 21 хүн гэхээр 21 аймгийг асуухад одоо тухайн аймаг хаахан байна вэ энэ олон үзүүлэлтүүдээр хаан байна уу гэдэг мэдэх зорилготой. Дараагийн хоёр дахь тайлан ямар хэрэгтэй вэ гэхээр өнгөрсөн одоо 12 сарын цаана ямар үзүүлэлт маань сайжирч юу? Ямар үзүүлэлт маань одоо муудж юу? Мэдчих юм бол хүн одож ихэх юм байна. Одоо жишээлх юм бол өнгөрсөн жил одоо Балтан хэвийн 80-120 байсан хүн 12 сарын дараа өгсөн чинь Балтан ихсэн байж болно шүү дээ. Тэгэхээр хүн яагаад гэж боддог. Тэгээд яагаад гэж бодох юм бол хоншоо ордог. Тэгээд ийм уу биеийн тамирыг жингээ хасахгүй тэрнийг сайжруулах хэрэгтэй. Тамирчин хүнтэй ч адил. Тэгэхээр эхний тайлбар бол хаана байгаагаа мэддэг. Энэ одоо уулын одоо бид хаана гэж юм бэ? Дараагийнх нь бол одоо жилийн дараа одоо хацуудаад бас юу сайжруулж юу муудж юу гэдэг мэдэх боломжтой. Тэгээд авал тасуултад боломжоо олж чадах гэж тайлбарласан. За тэгээд бас хамтарч ажиллах бусдаас суралцсан. Хамт суугаад ерөөсөө энэ аймагуд битгий аймаг дотроо сумтлууд хоорондоо ингээд сууж ярьдаг юм уу? Уулзаараа баяр най одоо тийм тэмдэглэл үйл явдлуудаар тохиолддог. Одоо уулздаг ярьдаг. Тэгэхээр одоо энэ өсөлт жуулмын хийх давуу тал нь
ерөөсөө урдах одоо юмнуудээр харагдаж ирсэн. Жишээлх юм бол өмнө нь бол нэг төлөв гэж бодлого хийсэн чинь тэр 3 аймгийн одоо дараа нар бүгд ах トゥ болоод энэ том ах, энэ жижиг ах, энэ баг нь нэг айлын юу хамт ингээд тгий дэмжиж тэр ийм ажил хэрэгс бус хамтарч ажиллах юм боломж олгох энэ давуу талтай гэж харагдсан л да. Яа, би өөрөө үзсэн юм. Яагаад юм удаа яа. Тэгэхээр энэ манайх одоо ингэ шийдсэн 21 аймгийг одоо та бүхэн тайлангаа харж байгааг товчлоод хэлчихье. Энэ эдийн засгийн тамир гинхээр засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэг бүтцгээ. Энэ дөрвөн багц. Дөрвөн багцсан дотроо дахиад олон үзүүлэлтээс үүддэг. Эдийн засгийн тамир гинхээр засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэг бүтцгийн дөрвөн том багц. Тэр дотроо олон үзүүлэлтээс үүддэг юм. За тэгээд тэр самбараа дийш авчих юм байна. За ийм одоо дөрвөн үзүүлэлтээр багц үзүүлэлтээр хэмждэг. За тэгэхээр энэ өсөлтөх чадвар гэж ер нь юу юм бэ, яах юм бэ гэхээр бид түрүү хэлсэн амьдрах чадвар, хөгжих чадвар гэх. Тэгэхээр энэ яаж юм гэхээр одоо тухайн аймаг одоо энэ хүн эсвэл одоо баруун ус, эсвэл одоо энэ ховд аймаг, эсвэл Баян аймгийн одоо өдөртөө яаж юм гэхээр аймагт байгаа нөөц боломж, одоо байгалийн, хүний одоо хөрөнгө оруулалтын байгаа одоо нөөц болцоогоо яаж дайрчлан, яаж зөв үр ашигтай удирдах тэнд амьдарч байгаа одоо хүн зон олны одоо аж байдлыг нэг аж жаргалтай амьдрах одоо таатай орчныг яаж бүрдүүлж ийн гэдэг нь асуудал байна. Байгаа нөөц боломжоо яаж ашиглаж ийн вэ? За тэгээд Монгол улс бол энэ аймагаас үүдэн аймагаас сумаасуудна одоо ойлгомжтой. Тэгэхээр энэ бол ерөөсөө өсөлтөх чадвар бол амьдрах чадвар. Хүн ер нь яаж амьдарч ийн нэг айл одоо ерөнхийд нь ярьж байгаа. Тэр тухайн айл амьдрал нь ямар байна, орлого нь ямар байна. А нөгөө талаас тэр нь одоо Монгол энэ улсын 1.6 сая хатгаад үүсэн газар нутгаар байгаа хүмүүс нь одоо хаана байгаас үл хамааран амьдралын чанар нь ямар байна, эмнэлгийн үйлчлэл ямар байна, цус боловсрох үйлчлэл ямар байна, одоо хууль дүрм нь яаж мөрдөгдөж ирэх гэх юм таатай орчин бүрдүүлэх нь одоо энэ дарга нарын гэх юм одоо өдөр тутмын хамгийн чухал юм. Энэ дээрээ анхаарах. За ингээд ийм олон тайлан гаргасан гэсэн жил бүр гаргадаг 13 оноос хойш тэгээд энэ тайланг хамгийн их одоо ашигладаг хүмүүс бол одоо яамтаас илүү аймагуд дээрээс нь гадаад дотоодын судалгааны байгууллагууд их ашигладаг юм аа. Манай энэ тайлан бол нээлттэй 2 хэлээр байдаг, үнэгүй ашиглаж болно, бодлож авч болно, захиалж авч болно. Сайн энэ манай танил одоо энэ хурд өдөртөж байгаа юм гэдэг такшны гэдэг энэ манай төвийн хүсэх захиалгын эмгэгтэй байгаа та нарыг сайн танилцаад найзлаад авах хэрэгтэй шүү. За ингээд ийм одоо бүсчилсэн бидний ийм чуулган хийсэн. За дараагийн за тэгээ манай ингээ аймагуудыг ишээ ярья. Би одоо энэ дээр очиж ярьчих. Энэ манай баруун бүсийн 5 аймаг энд байгаа байхгүй. Энэ тэгэхээр энэ хамгийн дээд оноо бол ингээд Орхон аймаг 100 оноо гэж үзэж байгаа. Тэгээд ингээд бусад аймагуудыг ингээд харьцуулахад хамгийн дээд оноо 100 оноо байх ёстой байхад за Улс аймаг ингээд 76 оноогоор 11, Баян үлгий 76. Тэгэхээр жоохон ялгаатай баг адилхан 12. Тэгээд одоо ховд, завхан, говаалтай гэдэг энэ ногоон өнгөөр хэлсэн юм. Одоо ерөнхий ингээ байр эзэлж байгаа. Мэдээж ингээ ерөнхий гэдэг нь бол одоо 100 чаргал зурлуулахад нэгэн төрүүлнэ гэдэг шиг ерөнхий дүнний энэ одоо юу гэсэн үг юм бэ гэхээр та бүхэн зөв ойлгох хэрэгтэй. Энэ одоо 11-т байгаа улс аймаг бол бүх юмар 11 гэсэн үг биш. Зарим үзүүлэлт нь маш хоошоо 21, зарим нь бол 1 рүү. Одоо говаалтай аймаг бол зарим үзүүлэлт нь бол 1, зарим үзүүлэлт нь хоошоо нийлбэр дүнгээрээ одоо ийм байр эзэлж байгаамаа. Жишээ говаалтай аймагт бол нэг хүнд ордох одоо сүлдэгчийн өмчийн одоо тийм мэргэжилтэй ажиллах хүчнэрээ бол Монгол улсад байр нэг байх жишээтэй. Тэр нь ерөнхий одоо ийм дүн байгаа 18 оны байдлаар
За дараагийн слайд. За ингээд энэ бид нар ингээд баруун бүс, хангаан бүс, төвийн бүс, говийн бүс, зүүн бүс гэдэг энэ бол дундаж байгаа медиа ингээд 70% байх ёстой. Тэгээ тав их хатаа төвийн бүс гэсэн чинь бүгд яг Монгол улсын дунджаас дээгүүр байдаг. За манай баруун аймаг Баян-Өлгийн улс хоёр бол арай дээгүүр. Тэгээ Говьалтай, Завхан, Ховд улсын ингээд дунджаас ингээд доогуур бүсчид үүсвэ. За ингээд би түрүү хэлсэн эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бид бичсгээд. Тэгэхээр энэ бол харьцуулсан юм байгаа байхгүй харьцуулсан. За энэ баруун. За энэ 100 оноо багстай байтал ингээд 44 50 гээд засаглал нь гэхээ бас ингээд тоо ингээд харж тань 100-аас хэд авах хэрэгтэй байх ерөнхийдөө юм байгаа. За бид бичсэн ингээд зогсон гол 63. За тэгээд ерөнхийд нь ингээд одоо баруун таван аймгийн хамарч байгаа энэ давуу тал боломж юу вэ гэж судалж үзэхэд бол нутгийн одоо түрүүн манай хурлын даргын үгэнд гарсан нутгийн цэвэр өгчдийн эрүүл мансург байна. Харьцангуй. За энэ аймаг дотроос бүр малын баг ингээд шүтгий гараагүй огт гараагүй аймаг бол миний одоо мэдж байгаа бол уус аймаг байгаа. Ерөөсөө гараагүй. Гэхдээ би юм сайн. Тэгээд хүмүүс нь ажил хүчний хувьд бол ажилласан давуу тал. Гадаад тарихсаа хөгжүүлэх боломжтой хоёр том хөрш. Дээрээс нь ингээд Казахстанда нэг 40-50 км-ийн одоо юугаар заагдсан болохоос бараг 2-3 улстай харьцах боломжтой. За иргэдийн боловсролын түвшин сайн. Энэ баруун аймагуудын хүмүүс бол үр хөвгүүдэд боловсрол болгоход их анхаардаг тийм онцлогтой. За тэгээд байгалийн унган төрхөө алдаагүй гэдэг нь бол одоо цаашаа аян жуулчлал хөгжүүлэх боломж байна гэсэн. Сул тал гэсэн чинь зам цахилгаан дулаан одоо дэд бүтцийн хөгжөөс бол үйлдвэр хөгжөөгүй. Тэгээд уул уурхай боловсрол салбар бол хөгжөөгүй. Тэгээд уул уурхай дээр бол хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Хариуцлагагүй биш. За тэгээд нутгийн бүс нутгийг дэмжсэн хүсвэлсэн болон түүний санхүүгийн бодлого хэрэгжил хангалтгүй. Шатхуун болоо суурь бүтээгдэхүүний үн өндөр газар тариалан хөгжөө хөгжүүлэх тийм боломж бол хязгаарлагдмал устдуулмал одоо ингээд уус аймагт бас газар тариалан сэргээх юм ажил хийгдэж байгаа гэсэн тийм мэдээлэл авч байгаа. За энэ бүсийн хувьд одоо аймагуудаар бизнэ тийм. За аймагуд. За цаг байна гэдэг цагаар шахагдаад байна. За дараагийн слайдыг бодсон гаргана. За ингээд энэ та нар ингээ хадаа энэ юм дээр уус аймаг гэх юм бол ингээд одоо 100 ахстай одоо энэ нэлийн бас багуу бид сүлж эдийн засгийн хамтын хэрэггүй засаглалын бизнесийн үр ашиг бол бас эдгээр сайжирч байгаа сайн тал байна. За энэ аймаг улс энэ 16 онд бол 9 байсан. 17 онд 11, 18 онд 11-р байранд дэлгэж байгаа. Тэгээд задаргаа байна. За уус аймгийн хувьд бол сайн үзүүлэх юм бол ажил хүчний энэ оролцооны түвшин сайн, банкны зээлийн хүү харьцангуй бага, чинийг санаачдах одоо чадвар түвшин их сайн. Сул тал гэх юм бол нэг хүнд дотоодын бүтээгдэхүүний хэмжээгээр 19, дундас цалин бага. Тэгээд чанаргүй зээлийн үр үйлдэлгээд энэ чанаргүй зээл ихтэй энэ одоо зээл авсан бодлого ёстой гэдэг тийм юу анхаарах хэрэгтэй гэсэн. За Баян-Өлгийн аймаг сайн гэх юм бол татвар зарж барьц хийхгүй сайн, хүн амын өсөлт сайн, энэ хэрэг баг гардаг. Сул тал гэх юм бол бас дотоодын бүтээгдэхүүний хүнд орох дундаж наслал хүний хөгжлийн индексээр одоо араасаа тооход амархан тийм байр эзэлж байгаа. За Ховд аймаг гэх юм бол орлогын тэгш ус байдал харьцангуй гайгүй, хүний хөгжлийн индекс нь харьцангуй гайгүй, хуваарай бизнес боломж бас ер нь их сайн. Бизнес хийх энэ их сайн. Сул талын байгалийн ажил бизнес эрхлэгчдийг дэмжих тал дамуу шатхуун үн өндөр байдаг. За Говьалтай аймаг одоо та нар ингээ харж тий
бас манай дарга энээр ирсэн байгаа. Тэгээ 21 байжсэн 20-д орсон. Тэгээд энд одоо анхаарахад бол энэ засаглалын ураг шиг дээшлүүлэхэд бол айхтар хөрөн мөнгө шаардахгүй нэг сайжруулах боломж байна. За Завхан аймаг за ингээд нэг иймэрхүү хэлбэртэй бүх юм ингээд та нар хасчих. Тэгээд бас ингээд 16, 17 гэх ганц яг яатсан. Тэгээд энэ дээр ингээд энэ сайжирсан зүйлээ бид үсгийн юунд бол дэвшиг гаргасан байна. За засаглалын урагчдаар бас яг сайжирсан тийм сайн зүйл байгаа. За сайн гэх юм бол хэрэглээний үнд хавцангуй энэ ч бол одоо тийм үн гайгүй ажилтгүйчүүдийн тоо бага, албан бус эдийн засгийн бага, сул талын дамжиргааны түвшин, төр хувийн хэмжээ түвшинтэй муу бүтээн байгуулалт засаг үйлчлэгийн ажил бараг одоо их муу хавцангуй бага явдаг гэсэн. За тэгээд бид нар санд асуудал явуулсан. Энэ баруун бүс дээр ямар сорилтууд байна вэ гэдэг. Тэгэхээр нэгдүгээрт нь зам бид үтсэн, хоёрдугаар бол төр хувийн хэмжээний хамтын ажиллагаа сайжруулж төрийн албан хаагчдыг чадварчлуулах шаардлагатай гэсэн. Гуравдугаар нь бол хөрөнгө оруулалтыг татах. Дөрөвт нь бол бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгслүүдэд дэмжих. Аль болох банк санхүүгийн байгууллагыг нааш нь үрж бага хүртээ зээл одоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд үйлдвэр байж байгуулах хэрэгтэй гэсэн 5 сорилт байгаа. За энэ төгсөлт нь хэлье. Ер нь өрсөлдөх чадварын 10 алтан дүрм гэж үүдэг. Тэрний 5 нь хамгийн чухал. Ерөөсөө нэг их зүйн тогтвортой орчин ойлгомжтой орчин их чухал. Тэгээд засаг дарга солигдоод эсвэл иргэдийн хурлын дарга юм сонгуул болоод урд шийдвэрүүдээ өөрчилдөг. Эсвэл одоо тийм одоо гин томоогүй муухай харагддаг тийм юм бол гэсэн. Нэг шийдвэрээ бодож гаргасан бол ямар сонгуулийн үр дүн ямар дарга өөрчлөлтөөс үл хамааран тэрнийг дагаж мөрдөх асуудал хамгийн чухал гэсэн санаа. Манай Монгол улсад бол хууль нь аймагт засаг дарга иргэдийн хурлын шийдвэр. За дараа нь бол төрийн үйл ажиллагаа бизнесийн орчин дэмжиж ил тод хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ юу гэсэн юм бэ гэхээр энэ хөгжил дэвшлиг бол дарга бий болгохгүй байгууллага бол хөгжил дэвшлиг дандаа компаниуд хувь хүмүүс бие хүмүүс бий болгодог. Тэгэхээр ерөөсөө бизнес эрхлэлийг сайн дэмжих. Дараа нь бол бид бүсийн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд дундаж давхаргыг бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Дөрөвт нь тавхан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Ийм алтан дүрм байгаамаа. Энэ доктор Самтанд баярлалаа. За дараагийн эсхийг тавина хэмээн үндэсний хөгжлийн газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн багт баярыг өргөе. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль болон хэрэгжүүлэх журмын танилцуулгыг хийх юм байна. За сайн байна. 5 минут амгалан байна. За би цагаан гол шиг тэр электрогэн ааштай тас ярих ярьсан байна л да. За тэгээд миний ярих сэдв нь болохоор хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль түүнийг хэрэгжүүлэх журмын тухай ерөнхийд нь танилцуулах ийм сэдв байгаа. За тэгээд тэгэхээр агуулгын хувьд би 3 сэдвээр ярих. Нэгдүгээр хөгжлийн тухай ойлголт. Хоёрдугаар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль. Хөгжлийн бодлогын баримтч боловсрол нийтлэг журам ийм 3 асуудал ярих. За тэгэхээр хөгжлийн тухай ойлголтыг ярихаар 1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хууль Монголын ард түмэнд бид нэг эрхэм зорилгыг тавьсан байдаг. За тэр эрхэм зорилго юу вэ гэхээр хүмүүсийг иргэний ардчсан нийгмийг зохицуулан хөгжүүлнэ гэдэг эрхэм зорилгоо тавьсан байхгүй. Тэгэхээр энэ би юу зохицож байгаа юм бэ гэхээр хөгжүүлнэ гэсэн үгэн дээр акцент өгч байгаа. За хөгжүүлнэ. Тэр нь хөгжүүлнэ гэдгийг одоо юу гэж бодох вэ? Хөгжил гэдэг чинь одоо юу гэсэн ойлголт вэ? Тэр энэ дээр дэлгэцэн дээр тайлбарлая. За философийн ухааны доктор Дашамдан ба энэ хөгжил гэдгийг сургаж үзээд олон улсын түвшинд ер нь бол хөгжлийг одоо юу гэж үздэг бэ гэдэг талаас нь одоо дүгнэлт онлайн талаас нь тайлбарласан байна. Гэхдээ Дашамдан ба хоёр одоо тодорхойлтыг хийсэн байна.
Нэгдүгээр нь бол онлын талаас, хоёрдугаар нь практик талаас нь хөгжил гэдэг чинь ийм юм аа гэж тодорхойлсон. За энэ харагдаж байгаа зүйл бол онлын талаас нь дашингаа хөгжил гэдэг юм гэж тодорхойлсон байна л да. Хөгжил гэдэг бол ерөнхий жишээлбэл юмс үзэгдэж, өөрөөсөө салаад нь цэцгэлж, салаас нь бие даан төвлөрдөж, улмаар нэгдмэл болгох холбоонд орж найрсах мод явц, найрсан төрөх байдлыг заасан нэр томь юм аа. Тэгэхээр та бүхэн одоо энэ хөгжил гэдэг энэ өгүүлбэрээс ингээд харах юм бол энэ доотлын зургаар харуулсан байна юм гэдэг. За энэ ихний дугуй биш тэр урдлын. За аливаа нэг бит явс тийм одоо нэг байна. Энэ нь өөрөөсөө салаад адилхан дугуйнууд бий болж шүү дээ. А энэ дугуйнууд нь өөрөөрийнхөө хэлбэр төрхөөр хувирн өөрчлөгдөж дээ одоо ингэ шинжлэгдэж боловсрогдоод ингээд өөрийнхөө хэлбэр төрсийг авч байгаа. Тэгээд яг үгээр эргээд нөгөөдөл чинь одоо энэ нэгдмэл болгодог энэ холбоонд орж байгаа. Харилцан найрсаж, уялдаж, зохицолдож тэгээд яг үгээр дараа энэ чинь одоо энэ найрсаад одоо уялдаа нийцээд дараа одоо ихний тэр байдал маань одоо энэ хөгжсөн юм гоё тавцтай болоод ингээд өөрчлөгдсөн байдлыг харуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөөсөө хөгжих үйл явцыг одоо харуулж байгаа. Тэгэхээр энэ дашингаа тодорхойлсон энэ онлын талаас нь тайлбарсан томьёолтой одоо бид одоо юу гэж тавьж болохоор байна. Жишээ нь одоо энэ дээр бол улсын хөгжлийн бодлого тавьж үзээд та тийм. Тэгэх юм бол улсын хөгжлийн бодлого чинь яаж задлах вэ? Эдийн засгийн нийгмийн тийм байгаль орчны одоо төр засаглалын юм тийм ингээд дотроо задлана. Тэдгээр дотроо бас ингээд салаална. Одоо байгаль орчныг чинь одоо газрын усны амьтны хамгаалах бүрийн бодлогоор ингээд салаалаад цэцгэлээ шүү дээ. Тэгэхээр эргээд энэ бүгд чинь нөгөө нэгдмэл болгодог тогтцоонд орж ирэх хэрэгтэй байна. Тэрэн дээр яаж орж ирэх вэ гэхээр бид одоо ганцхан одоо уул уурхайн салбарыг хөгжүүлнэ гэдэг ингээд бодлого явуулсан гэж үздэг л да тийм. Гэтэл уул уурхайн салбар чинь хөгжлөө гэхээр байгаль орчинд яаж нөлөөлөх вэ? Байгаль орчны тэнцвэр байдлыг яаж хадгалах вэ гэдгээ одоо уйлдуулж тэгснээ бас хажуугаар хөдөө аж ахуйн салбартаа яаж нөлөөлөх вэ? Өөрөөр хэлбэл нөгөө бичээрийн одоо хүрэлцээ хангамж одоогийн даацчаад ямар байна? Одоо нөгөө бичээрээс хасаад ахаар нөгөө малын өсөлт мал аж ахуйн үйл төлөвлөмөнд яаж нөлөөлөх вэ? Гэхэд ийм байдлаар энэ уйлдуулдаг тогтолцоонд оруулж нөгөө төгс одоо энэ хөгжил гэдэг юм бий болно. Одоо манай дээж гэхээр улсын хэмжээнд бол энэ бодлогын уялдаанд алдагдчихад байгаа. Өөрөөр хэлбэл энэ нэг болгодог, нэгдмэл болгодог тэр одоо үйл ажиллагаа одоо хийгдэхгүй яваад байгаа. Энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр жишээ нь одоо манайд бол яам болон төрөөсөө нэг бодлого хэрэгжүүлж байна. Тэр яамдуудын бодлогууд нь хоорондоо яаж өргөдөж байна вэ? Тэр тэнцвэр байдал яаж хангагдаж байна вэ гэдэг дээр бол хяналт одоо тавь тэр эрх зүйн орчин тэр сүбэл тодорхой байна. За тийм учраас хөгжил гэдгийг бол ингэж ойлгох хэрэгтэй. За баруун бүсийн хувьд бол энэ бас жишээ харж байна. За энэ баруун бүс гэдэг нь эхний дугуй баруун бүсийн 5 аймаг. 5 аймагын дотроо ховд ус, гов алдаа захын тэгээд 5 аймаг. 5 аймагын дотроо бодлоготой тийм байгаль орчин хөдөө аж ахуй боловсрол соёл эрүүл мэндийн бодлогод явна. Тэгээд эргээд энэ 5 аймгийн бүс хөгжийг 5 аймгийн бодлого хооронд нь уялдуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл яг үгээр 5 аймаг тавуулаа махны үйлдвэртэй болъё гэж бодлого тогтоож байна. 5 аймгийн хамгийн боломжтой махны үйлдвэр бодлого байх боломжтой байсан аль аймаг байж болох вэ? Аль нь одоо хэвлэл гадагшаа экспортлох юм тэр манаас хатаа түүх үйдэг экспортлоход боломжтой бий бүтсэн цаа тал нь зах зээл нь арай ойрхон одоо хөлцөөд ч юм уу тэр юм байдал нь аль нь
тэр аймаг дээр махны үйлдвэр байна. Тэгвэл бас бусад одоо нөгөө төвхрийн боловсрол үйлдвэр тэрийг аль аймагт барих болох одоо нөгөө наасгаа аль шиг боловсруулах юм тий. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн боловсруулах ямар боломжтой нөөц аль аймагт барих татах. Ингэж үйлдэлээс нөгөө бүсмэн эдийн засгийн өсөлт одоо хөгжснө. Бид нар одоо яв хийгээд байдаг бүтээгээд байдаг. Тэр бүтээж байгаа юмны үр дүн нь одоо эдийн засгийн үр хөгжил биднээс иргэд одоо хүртэж байгаа. Одоо тухайн аймгийн ард иргэд тийм ээ одоо очиж сууж ард өмнө бол тэр нөгөө аймгийн бодлого нь хэрэгжээд тэр үр дүн иргэд эдийн засгийн үр хөгжил тухайн нутгийн зам оны ахын талаар сайжирснаар ингээд үр дүн гарч байгаа. За ингээд цаасан. За тэгэхээр хөгжлийн суурь зохицсон юм байна. Юм айлгаа улс орон хөгжөлтэй юуны өөрөө олдны байгалийн баялаг түүхий хүний оюуны чадах үйлдвэрлэх хүчний нөөц үйлдвэрлэлийн технологи хэрэглэх техникийн боломж дүн шинжилгээ хийж тэдгээр дэлхийн төв бүс нутгийн бусад орнуудтай зэрэгцүүлэн тэгээд зөвхөн юугаараа тэднээс давуу харьцангуй болохоор тоо чанарын үзүүлэлтээр тодорхойлж түүндээ төсөлсөн алсын гэдгийг харсан хөгжлийн онцлог бодлыг тодорхойлж хэрэгжүүлдэг байна. Тэгэхээр энэ бол бас одоо бүс нутгийн хэмжээнд мөн аймгийн хэмжээнд мөн адилхан. Яг ялгаа манай аймгийн хөлс тийм ээ одоо байгалийн нөөц баялаг юу даваа тал нь юм. Тэр бидний одоо үйлдвэрлэлийн технологи одоо техник тоног төхөөрөмж оюуны одоо чадах энэ бүгдийг харж яг энэ нөгөө яаж хөгжих вэ гэдэг чиглэлээр тодорхойлдог. Энэ бол хөгжлийн суурь зохицсон. За дараагийн. За тэр хөгжлийн одоо үр дүнд яаж хөгжих вэ гэхээр ерөөсөө ийм аливаа улс орны аж ахуй эдийн засаг бол тухайн улс орны нийгэм соёлын хөгжил ард олонний ахуй амьдралын төвшин чансаа батхан хамгаалах хүчин чадах болон олон улсын тавцсан дах байр суурь зүг хүчийг тодорхойлдог тэр бүхний язгуур үндсэн болцоо. Тэгэхээр ерөөсөө эдийн засгийн одоо чадах одоо ерөөсөө хөгжлийн үндэс суурь эдийн засгийг бид сайжруулахгүйгээр эдийн засгийг бид бодлогоор төлөвлөхгүйгээр бид нэр Монгол улс хөгжлөө тийм бүс нутгийн хөгжлөө гэж хэлж чадахгүй. Тэгэхээр энэ бол хамгийн үндсэн суурь байсан. За тэгэхээр энэ дээр би та бүхэнд нэг жишээ харуулж байгаа. Хөгжлийн үйл явцын одоо өсөлтийг харуулсан жишээ. Энэ бол Монгол улсын жишээ. Одоо энд бол 1940-с 90 оны хооронд Монгол улсад аж үйлдвэрийн салбарын эдийн засаг эзлэх байр суурь болон үндсэн үйлдвэрлэлийн өсөлтийг харуулсан. За тэгэхээр та бүхэнд уншигдж байгаа бол ингээд за хамгийн ихний мөрөнд нийгмийн нийт бүтээгдэхүүн сая төгрөг 1940 онд бол 955 сая төгрөг гэжээ. За тэгээд 60 онд яасан 3500. Тэгээд ингээд 1990 онд бол 17 сая тийм. Тэгээд ийм болсон 17 тэрбум болоод ингээд хөгжсөн байна. Энэ дээр энэ бол хөгжиж харагдаж байгаа. Хөгжил гэдгийг бол бид түрүүн тайлбарласан шүү дээ. Одоо дижитал дээшлэх одоо энэ үйл явдал. Одоо өмнөх байдалтай ингээд байгаа тэр бол хөгжил биш. Энэ юмнаас хатад хөгжлийг хараад байна шүү дээ. Аж үйлдвэр нь яаж хөгжиж юм бэ? Энэ тоогоор тоон өссөн байна. Ингээд хөгжиж байна. За энэ доош нь харах нь бол аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн сая төгрөг. Нийт бүтээгдэхүүн эзлэх хувь одоо 40 онд бол 12 байсан бол 90 онд 49. Одоо үндсэн нийт бүтээгдэхүүн эзлэх хувь аж үйлдвэрийн 49. Бүгдээ ингэж өссөн. Ийм байдлаар ингэж аж үйлдвэрийн салбарын чиглэл үзүүл тус бүрээр ингэж таацаад хөгжлийн төвшингийн тодорхойлолт хийжсэн байна. Та манай бүж 90 оноос заатаас энэ дараагийн үргэлжлэл төснөгтэй. За ингээд ийм байдлаар хийжсэн байна. За цааш цаг юу. За одоо тэгэхээр энэ дээр би
Энэ 2010 оноос 2017 оны хооронд цай жоохон шахаж ярих хэрэгтэй. 5 минут. За энэ бол 10 оноос 17 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүнүүд одоо энэ салбараар хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол үйлдвэр, цахилгаан гэдэг салбараар өнгөөр ялгаад харж байгаа. Энэ дээр нөгөө өсөлтийг бид харах хэрэгтэй. Одоо бид өсөж байгаа юм хөгжлөмийн яаж явж байгаа гэж харахад энэ заримдаа өсөж явснаа буцаж буугаад өсөв ингээд ийм факторгүй яваад байгаа байхгүй юу? Өсөж байгаа ч юм шиг өсөөгүй ч юм шиг ингээд байгаа. Тэгэхээр өсөлт гэдэг бол ингээд багтамжаад шатаар нэг шатаар дахиад дээшлээд явах хэрэгтэй. Ийм үйл явц. За энэ жишээнүүд явсан. За энэ татварын нийт бүтээгдэхүүн. За энэ бүсээр хангасан байна. Энд болохоор нэг 5 бүстэй манайх байгаа шүү дээ. Тэгэхээр Улаанбаатарын хувьд бол ингээд өсөлт нь харьцангуй их энэ мэдээлэл одоо статистикийн мэдээлэл сайдс авсан 5 мэдээлэл байна. Нөгөө бусад 4 бүсээ харахад одоо энэ өсөлт эндээс харагдах энэ дээрээс харагдаж тодорхой харагдаж чадахгүй байгаа. Нэг төвшөнд ингээд үйл мэдэх жижигхэн ийм байдаг. За цааш ажлын иргэдийн тоо ямар байна гэхэд өсөж байна. За мөн яа. Одоо энэ ажлын иргэд бол айгүй агцсан ийм өөрчлөлт ингээд ясаар багсаад заримдаа ажлын байр нэмэгдээ заримдаа багахгүй болоод тийм ийм байдал таарсан. За хөдөлмөр эрхлэлийн төвшин. За мөн яа. Энэ бол бас нэг өөрчлөлт гарч чадахгүй нэг төвшин чөд жаах юм байна. За ингээд ийм байдлаар сая 4 зураг бол өнөөдөр Монгол улсад бол хөгжлийн бодлого төлөвлөлт ямар ширхтээ явж байгааг бид статистик харуулж байгаа. Энэ бол ерөөсөө манай бүх шатнд дээд төвшин, доод төвшин, дунд төвшин бүх шатнд хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа хоорондын нийт хангахгүй байна гэсэн. Тийм учраас одоо бид өнөөдөр Монгол улсын хөгжлийн байдлыг ийм хөдөлгөөнтэй байна. За хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль. За энэ хууль бол 1915 онд батлагдсан. Энэ хуулийн зорилго нь юу гэхээр одоо Монгол улсын хөгжлийн бодлогын баримтчийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх үе шат баримтлах зарчим оролцогч талуудын эрхүүр хариуцлагыг тодорхойлох хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэгдсэн тогтолцоор бүрдүүлэхэд арилж байгаа. За тэгэхээр би сая 2010-аас 17 оны хооронд статистик юм үзсэн. Бид одоо тэр нэгдсэн бодлогогүй явуулахаар ерөөсөн өөрсдөө хөгжлийн дэвш багтаа. Тэгвэл энэ хуулийн зорилго ерөөсөө энэ бүх шатнд нь хөгжлийн бодлого төлөвлөлтийг уялдуулъя, нийлүүлъя, нэгтгэе, нэгдсэн аргуудтай болъё, нэгдсэн хяналт үнэлгээ хийх аргачлалтай болъё гэсэн тийм зорилготой байсан. За хараа тэгэхээр за ингээд энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль бол Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох 3 хугацааны бодлогын баримтчийг тодорхойлсон. За нэгдүгээр бол урт хугацааны буюу 15-аас 20 жилийн хугацаа. Энд бол жишээ Монгол улсын хөгжлийн үзэл баримт 20-30-ыг нэрлэж байна тийм. Энэ бол 2030 он хүртэл Монгол улс нийгэм эдийн засаг байгаль орчин засаглалын хувьд бол бид ингэж хөгжнө гэдэг хөгжлийн чиглэлээр хугацааны бодлого. За энэ дунд хугацааны баримтчид бол 2 хугацаатай байна. Нэгнийх нь 8-аас 10 жил, дараагийнх нь 3-аас 5 жил гэсэн. 8-аас 10 жил болохоор төрөөс баримтлах бодлого, өсөлтийн хөгжлийн бодлого, аймаг нийслэлийн хэтийн зарлал гэсэн ийм бодлогод байна. Хугацааны. За 3-аас 5 жил засгийн газрын үйл ажиллагааны өдөр засаг даргын үйл ажиллагаа үндэсний хөтөлбөр улсын хөрөнгө оруулалтын гэсэн юм. За богино хугацаанд бол улсын эдийн засгийн нэмийн хөгжил хүнсэн чиглэл аймаг нийслэл сумын хөгжил хөтөлбөр чиглэлсэн ийм 3 хугацааны бодлого байна. Тэгэхээр одоо асуудал үүсэж байгаа проблем хаана байна гэхээр бид жишээ энэ төрөөс баримтлах бодлого гэхэд бол яам болгонд нэгээс 2 төрөөс баримтлах бодлого явж байгаа. 14 яам гэхээр 15 6 төрөөс баримтлах бодлого явж байгаа. Тэгэхээр
Тэгэхээр тэр төрөөс баримт 15-6 болох чинь аймаг нийслэлийн одоо хөгжлийн хөтөлбөр төлөвлөлт яаж сонгох вэ гэж бас айгүй хэрэгцээ. Одоо бид та бүхэн бол энийг хийж тусаж одоо бодлогын баримт бичгээ одоо үйлдвэрлэж байгаа бол би хэрэгэлцэж байгаа. Энэ бол бас тодорхой хэрэгтэй. Тэгэхээр энийг бид одоо бодлого хуулийн хүрээнд бол сайжруулах юм одоогийн шаардлага бий болж байна. За цааш. За энэ жишээ бодлогын баримт бичгүүдийн тоо баримт улсын хурлаас батсан бодлогын баримт бичиг 55, засгийн газраас батсан 115, нийтдээ 200 гаруй бодлогын баримт бичиг хэрэгжиж байгаа. За энэ төрөлхтөлийн бодлогын баримт бичгийн хугацааны орон нутгийн түвшинтэй аймаг нийслэлийн хөгжүүлэлтийн дэд засаг даргын үйл ажиллагаанд эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн бодлогын баримт бичиг. За энэ хуультай уялдуулаад одоо бодлогын баримт бичгийг боловсруулах журам гэдэг 2016 оны 249 дугаар тогтоолоор батсан энэ журам байна. За энэ журам дээр одоо гол 3 асуудал тайлбарлаж байна. Хойш нь жишээгээр тайлбарласан тэрийг орчиж. Ерөнхийдөө гол асуудал юм байна. За бодлогын зорилгын зорилт төвшин тодорхойлох аргачлалын бол одоо ийм 3 асуудлыг нэгдүгээр бодлогын зорилтын зорилт төвшин тодорхойлох аргачлал ерөнхий зарчим. Эцсийн зорилт төвшин тодорхой байгаа засварын зорилт төвшин хэрхэн тодорхойлох вэ? За эцсийн зорилт төвшин тодорхой биш байгаа засварын зорилт төвшин хэрхэн тодорхойлох гэсэн ийм 3 сэдвийн асуудлыг энэ жишээ хийсэн байна. Тэрнээс бол үндсэн бодлого нэг явдаа за энэ зорилт төвшин тодорхойлох. За жишээ энэ дээр би жишээ хэлж байна. Жишээ нэгдэг баггүй. 2010 онд батлагдсан шинэ бүтээн байгуулалт бонд хугацааны зорилт хөтөлбөр батлагдсан байна. За тэр хөтөлбөрөөр ингээд зорилтуудаа тодорхойлсон. Ядуурын боолн хүн амын Улаанбаатар хүн амын хит хөтөлбөрийг боолж хаасан. Батар боолн ингээд зорилтууд тодорхойлсон. Тэгсэн үедээ тэр зорилтуудыг ямар одоо шалгуур үзүүлэлтээр хэмжих вэ гэдэг асуудал тодорхой байхгүй. Түрүү энэ цагаан баярын хэмжин гэдэг яриад байсан. Тэрсэн бол ерөөсөө ямар шалгуураар хэмжих вэ? Одоо өөрөөр хэлбэл бид нэг ядуурлын боолн ингээд тэр хөтөлбөрт тусгасан байгаа ядуурлыг 2016 онд ядуур хэдэн хувьд хүрсэн гэсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр нь болохоор нэг шалгуур хэрэгтэй. Тэгээд дараа нь зорилт төвшингүүд яаж тодорхойлох вэ? Нөгөө хугацаа 10-16 он хэрэгжиж байгаа хөтөлбөр 11 онд бид хэдэн өдөр, 12 онд хэдэн өдөр, 13 онд ингээд зорилтуудаа он оноор тодорхойлох. Ингээд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл бол тэр шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн үр дүн нь бол одоо нөгөө бутаа буурсан, ажлууд буурсан, ядуур батсан. Ингээд хэмжих нөгөө хөтөлбөрийн үр дүн үнэлэх гэхээр гарч ирдэг. Улсын хурлын байнгын хоорондын нөгөө хөтөлбөрийн хэрэгжлийг дүгнээд гаргасан дүн хүчээр 90%, 100% болсон. Яаж яваад 100%, яаж яваад 90% болсон. Ийм байдлаар манайд бодлогод ингээд төлөвлөлтөд хэрэгжээд явдаг. Тэгэхээр ингээд орон нутгийн та бүхэн анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр нэгдүгээр бодлогын баримт бичгийг хоорондын уялдаа хангах, нийцүүлэх. Тэгээд тухайн аймгийнхаа хэмжээнд дотор нийцүүлэх, дараа бүсийнхаа хэмжээнд бусад аймагуудтайгаа яаж одоо уялдааг хангаж бодлоо тодорхойлох гэж. Жишээ нь түрүү Хингуй Хонго андуй дарга ярьсан. Манай аймаг бол газар тариалан бүтгэн хөгжүүлээ гэж байна. Тэгвэл газар тариалан бүтгэн хөгжүүлэх гэж байгаа бол бусад 4 аймагт бид газар тариалангийн ийм бүтээгдэхүүнийг бид жилдээ хэдэн тоног, хэдэн одоо хувиар бид нийлүүлж чадна гэдэг ийм бодлого уйлж гарч болно тийм. Тэгвэл бусад аймагуд бол нөгөө бодлоготой ховд аймагээс бид одоо газар тариалангийн ийм нэрийн бүтээгдэхүүнийг
жилд одоо ингэ аван бас манайхаас ийм бүтээгдэхүүн хот аймагт нийлүүлнэ. Бид нийлээд одоо бас ийм бүтээгдэхүүн экспортын гарна. Хотын булмаар нь говтан хатаагаар ийм бодлоо бид одоо экспорт ийм бүтээгдэхүүн өөрчлөлтөж одоо олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Ийм бодлого юмч өөрчлөж. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бусад орнуудын жишээ харахад бол ямиг ингээд детальчлаад хийгээд байгаа байхгүй юу? Жишээ хэлбэл. Одоо нэг машин бүтээх чинь нэг газар нь ерөөсөө уг нь хийдэг. Нэг эсрэг хөрвсөн зөвхөн тэр арамын төлөвлөлт. Гэтэл нөгөө газар нь болохоор яг тэдний статуудыг чинь нийлүүлэх машин болоод байна. Тэгэхээр бид нар бол яг энэ шиг одоо нэг хол аймагт газар тариалан үйлчлэх нийлүүлээд яг обсод одоо нөгөө аар цагаан ихтэй одоо өөр юу одоо тэр юмтай нийлүүлээд обсод. Ингээд бүсийнхаа хувьд бид тодорхой хэмжээний том ийм үндэсний үйлчлэх боломж бий болох чадвар. Энэ босоо тэр энэ дээр хамгийн гол нь бодлын баримтчиг катастроф хоорондын уялдаа нийслэл за ингэж анхаарал тавьсан тавхан байлаа жаа цаг авсан. За өнөөдөр багийн концепт байлаа. За ингээд эхний хэлцүүлэг нэгэн хугацаанд орё. За баруун бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх болон төлөвлөлтийг төсвөлбөрүүд гэж юм нэртэй байна. За ингээд энэхүү хэлцүүлэг тэргүүлэх оролцогчдоор хүмүүсээр мэдэрчүүрээ уг сангийн засаг дарга Бацаахан, Баян Улсын аймгийн засаг дарга Өвөнхан, Гоёолтой аймгийн засаг даргын зөвлөх сурагчаа, Хот аймгийн засаг даргын төвийн газрын дарга Инхбол, Үндэсний өвлийн газрын өвлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжлийн Батбаяр оролцсон байна. Инхбол дарга Баян Улсын аймгаас уу? За. Баян Улсын аймгийн засаг дарга оролцсон тийм. За ингээд хамгийн эхний асуултаа би баруун бүсийнхаа холбоотой юмнуудаа ярих гэж байна. Уг сангийн засаг дарга Бацаахан танаас хамгийн эхний асуултаа асууя. За ингээд бид нар бас яг сая хоёр ихтэй сонслоо. За ер нь баруун бүсийн аймагуд ер нь нэгээд дэмжсэн ямар бодлого явуулууд ер нь та өөртөө гэж бодож байна. За усан төдийгүй баруун бүсийн аймагуд иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж амжиргааг сайжруулах талаар ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Энэ талаар таас бидэнтэй санал болгосон. За юуны фокусын нэг чухал боловсролтой юм хэлье. За өнөөдөр энэ үйлчлэх чадварын судалгааны талаарх чуулган одоо хэлсэн ингээд анхудаага ийм ажил болоход за манай аймгийн зүгээс бол маш их сонирхоод дээр маш их ажил бүрдүүлээд тэгээд бид нэр ирсэн нэлээ одоодаа ирсэн. Тэгээд манай хотын дарга өөрөө их хичээлсэн. Тэгээд өнөөдөр бас шалгалт авчаад тэгээд нэг нь үлдсэн. За юуны өмнө энэ үйлчлэх чадварын судалгааны тайлан гаргаад биднэрт хүргүүлдэг энэ ажил бас олон жил болсон байна. Тэгээд бид нар энэ тайлан аваад шууд гарын авлага болж байгаа бидний олон шийдвэр гаргадаг хүмүүсийн гарын авлага болж байгаа. Үндсэндээ бол одоо тайлан дээрээс бид нар жигээрхэн ажлыг төлөвлөдөг, юу хийхээ тооцдог юм болж байгаа учраас энэ үйлчлэх чадварын төв гэдэг энэ байгууллагатаа бас яг үнэ хэлэхэд бол очиж танилцах ёстой байна. За дээр нь энэ судалгааны тайлбаруудыг бол бид бас зах төрөл нь одоо судалж иж өөрсдийнхээ ажлынхаа гарын авлага болж иж бид нар бол бас аймаг удирдах, аймгийн хэмжээнд шийдвэр гаргах ийм ажлуудаа хийх ёстой. Баримтчиг бол яагааргүй энэ тайлбар болсон байна гэдэг дээр бид нар бол санал нийлээд тэгээд үндсэндээ бол энэ чуулганыг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж ярилцаж санал бодлоо солилцъя, танилцъя гэж ингэж ирсэн.
Тийм учраас энэ тайлбар гаргаж байгаа дээр нь энэ байгууллагыг Монгол улсад байгуулаад тэгээд үдийн олон жил авч яваад ингээд дэлхийн хэмжээний судалгаатай болсон одоо сая цагаан дарын дэлгэцээс бол бид маш их ойлголтыг авлаа. Тийм учраас энэ байгууллага юуны өмнө бол би аян хүрмээр байна. Дээр нь энэ байгууллагатай бол хамтарч ажиллаж энэ тайлбарыг судалж байгаадаа маш их баяртай байгаа гэдгийг би хамгийн түрүүнд онцолж хэлмээр байна. За хоёр дахь асуудал бол бид нэр хүчин хэмжээний зүйлийг ярьж байгаа. Тэгээд би бол ямар бодлоготой явах юм бэ гэвэл баруун таван бол эдийн засаг бүх зүйл бол газар зүйн одоо олон залтаараа бол яах аргагүй нэг одоо баг нэг өдөртгөр одоо баг ажиллахаас өөр аргагүй ийм баталцтай юм гээ. За манай Баян-Үргийн ховд улс 3 аймаг бол бүр нэг аймаг байсан гэдгийг одоо та бүхэн бүгдээрээ мэдчихэж байна. Чандан уулын аймаг гэдэг 1925 онд байгуулагдж байгаа. 31 онд улс ховд аймаг болоод 42 онд Баян-Үргийн аймаг болоод ингээд нэг аймаг байж байгаа 3 хуваагдсан ийм байна. Тэгээд нэгэнт одоо ийм зүйл бол газар зүйн хөгжөлтөөр, эдийн засгийн хөгжөлтөөр, ард түмний зан заншил, ёс уламжлалын хөгжөлтөөр яах аргагүй бид нь бол одоо татгалцалтай одоо энэ баруун таван аймгийн алтан цэвэр гэдэг ийм эдийн засгийн одоо хөтөлбөрийг бараг одоо таваасаа суулж байгаа хийхээс өөр арга байхгүй ийм одоо бүс нутгаа гэж одоо бид нь боддог юм аа. За хамгийн түрүүнд нэгдүгээр одоо эдийн засгийн цэвэр бий болох хэрэгтэй. Эдийн засгийн цэвэрлэгийг бий болгохын тулд дэд бүтцийн цэвэрлэгүүдийг хийх хэрэгтэй. Энэ нь бол өнөөдөр бүс бас хийгдээ явж байгаа олон ч зүйлээр бол амжилт олсон. Эрчим хүчний асуудал одоо гэж ярихад бид нар бол Оросоос авч байгаа мөртөө үндсэндээ бол тойрол бараг 5 сар ингээд холбогдчихэв. За энэ дээр өнөөдрийн энэ Эрдэнэтийн усан захиргааны станд бол эрчим хүчний энэ цэвэрлэлээр бол онцгой ач холбогдолтой ийм одоо станд болно гэж одоо жишээлбэл бид нар харж байна. За дэд бүтцгээ бодоход замын асуудал гэхэд ямар ч байсан одоо хэд амтаа улс Улаанбаатар хоёр бол холбогдчихэв. За баруун талаараа бол одоо ингээд хэд бүрт үндсэндээ энэ цэвэр явуулсан. Одоо замын цэвэр гэхэд бол улс хот хоёрын 164 км зам ингээд холбогдчихвол бид нэр бас энэ зам холбогдно гэдэг бол эдийн засгаараа бол шууд хамааралтай болоод явчихна гэж бодож байна. За бид нэр баруун таван аймагт одоо сая алтан цагаан дарын илтгэл гарсан хоёр хөрштөөгөө хамтарч ажиллах хамгийн том боломж байгаа гэж ярьж байна. За энэ бол уг нь бол дээд түвшиндээ бол бас сайн яваад байгаа юм байна. Гурван улсын ерөнхийлөгчийн хэмжээнд бол сайн явж байна. Зөвхөн миний хувьд одоо харж байгаа юм бол яг одоо гүйцэх засаглалын гурван улсын гүйцэх засаглалын хэмжээнд энэ ажилд ороосоо гэж одоо бодож байна. За Киргиз улсад болсон ерөнхийлөгчийн ажилд би ороод явж байгаа тэнд гурван улсын ерөнхийлөгч уулзаад шууд тээврийн коридорын асуудлыг Орсын улбаны ерөнхийлөгч хүндэжээ. Энээс 7 хоногийн дараа манай хууль хурц хэдийг одоо Монголыг яг тойрсон бүх одоо бүгд найрамд улс мужуудын одоо губернаторуудыг цуглуулсан одоо уулзалтыг хийж 7 хоногийн дараа тэр уулзалт нь юу байсан гэхээр ердөөсөө улс дээр нь одоо Томскийн мужийн захирагч Алтан бүгдээр тулс Новосибирск тэгээд Красноярскийн бүгдээр тулсын мужийн захирагч Иркутскийн мужийн захирагч Тугагийн ерөнхийлөгч Алтан ерөнхийлөгч Хакасын ерөнхийлөгч гэдэг энэ хүмүүсийг Путиний бие төлөөлөгч гэж ганцхан хүн цуглуулад дээр нь манай хотын засаг дарга дүүржил дарга хоёрыг цуглуулад Шинжээ өвгөний өөртөөс орны дид дарганд уулзаад ингээд нэг бүсийн чуулган болсон. Энэ дээр юу ярьсан гэхээр юудээсээ хойдоос Сибирийг Хятадтай Шинжээ өвгөтэй яаж бодох вэ? Тэрний тээврийн коридорыг алт тээврийн зам бол Улс ховд аймгаар дамжиж явах юм байна. Тэр нь Варшавын бомбыг одоо Янтын бомбтой холбох юм байна. Төмөр замын ирээдүй бол цагаан толгойг одоо гоостан борстан бомбтой холбох юм байна гэсэн ийм зураглыг Оросууд өөрөө хийчихэл тэндээ харуулж зурсан. Тэгэхээр бид нар баруун таван аймгийн хамгийн том хөгжих нэг коридор бол яг аргагүй энэ тээврийн коридорын асуудал тэгж яг энэ зөвлөгөөнийг хийгээд
4 цагийн зөвлөгөө хийгээд тэдний нисчирээд тараа явж байгаа. Энэ 4 цагийн зөвлөгөөнийг хийхдээ Орос улсын улс шууд ажлаа хийсэн байж. Хизээдээс наашаа ирсэн 320 км автобусыг олон улсын зам болгоод 6 компани ороод шууд замаа тавьж хэлж. Өөрөөр хэлбэл энэ зам бол олон улсын зам Н54 гэдэг замын хэсэг нь шууд Улаангомын хойдлын Бошогийн боомтоор ороод ирчихэж байгаа. Одоо 9 сарын 1-нд ирсэн байна. Цаанаасаа Кидик Хурагийн төмөр замын ажлыг бас эхлүүлнэ гэж шууд хэлчихсэн. Энэ бол бас 10 жил шигм одоо Кидик рүү саяны нурыг авсан төмөр замын замыг тавина гэж Путин одоо төшөө болсноос хойш 10 жил болсон. Гэхдээ энэ ажлыг шууд эхлүүлнэ. Тэр төмөр зам нь одоо зургаараа бол манай Эрдэнэтийн төмөр замтай холбогдсон. Буцаад иргээд энэ хоёр улсын хувьд говьтойгоор одоо энэ төмөр зам явах боломжтой байна гэдэг ийм зургийг осууд хийчихсэн. Тэгэхээр бид нар юу болж байгаа вэ гэхээр хамгийн түрүү манай 5 аймаг бол энэ хоёр улсыг холбосон хамгийн ойрхон тээвэр логистикийн төв байх юм байна. Тэгэхээр говьтай завхан ч одоо хоцрогдсон байна. За манай 3 аймаг бол нэг нь Ахтан гитараас шууд Баян-Гэгээр дойрсон, нөгөөх нь одоо Хакас, Харснаас, Туваагаас шууд одоо хотыг хийсэн байна. Тэгэхээр энд одоо жишээлбэл нэг асуудал одоо донд нь үлдсэн байгаа. Хов улс хоёрын 164 км замыг бид нар өнөөдөр ярихаас аргагүй болсон байж. Яах аргагүй хоошоо бид нар эдийн засгийн экспортын махны асуудлыг Оросын зах зээл хамгийн том байгаа. Энэ дээр бол бид ярих хэрэгтэй. За эсвэн үчиг ярьсан, эдийн засгаа ярьсан. Одоо аюул жуулчлалын баталгаач гэсэн бас манай баруун тавь аймагт шууд одоо хамаардаг. Одоо бол гадаадаа болигээд дотоодын жуулчид бол шууд Улаанбаатараас гараад Говьтойгоор бариад холбоор бариад Алтаа таван гараад буцаад Улснуур, Хяргаснуур, Үүрэн нуурыг бариад тэгээд Завхны хад нуурыг бариад ингээд тойлдог болсон байна шүү. Тэгэхээр энэ хоёрын дэд үсцүүдийг бид нь бол бас сууж агаад хамтраад ингээд хийхээс аргагүй болсон аюул жуулчлалын хувьд. Бид нар бол явж зүгээр хойдтой бол уул уурхай мэдээж Говьтай хот аймаг бол урттай зах зээл дэд үсцэн нь бол бас хайцангуй ойлгох учраас ингээд явуулсан. А бид нар бол хойшоо Орос руу хорсон экспортын асуудлыг устгаалаа харъя. За тэгээд газар тариалангаа яаж хийх вэ гэдэг ийм юмнууд дээр хамтраад явуулсан. За аюул жуулчлал бол яах аргагүй аль бүрийн ахуй амьдрал шууд дээшлүүлэх учраас энэ дээр бол бас баруун тавь аймаг бол яг энэ одоо цагиргаараа энэ хамтарч ажиллах ёстой гэсэн ийм нэг санаа байж байгаа. Бид нэр үйлдвэрийн хувьд зүгээр миний хувьд бол сэтгэл гондор явдаг. Энэ 4 жил ч гэсэн өмнөх 4 жил ч гэсэн. Өнөөдөр баруун тавь аймаг бол хоёрхан юмараа одоо ихний горох байж шүү дээ. Нэгдүгээрт нь хамгийн хол хэлгээр одоо 1 2 3 байж энэ судалгаагаар нөгөөх нь бол хүн амын өсөлтөөр байж ямар ч байсан эрчүүд нь бол хамгийн ажлыг дасалдгүй гэдэг нэг ойлголттой байна. Тэгэхээр энэ юмараа илүү байл бусдын нь бол төрийн бүсээс за дээр нь уул уурхай ажилтнууд бүгдэн говийн бүсээс хамаагүй хоцорсон байж. Тэгэхээр Монгол улс бол баруун бүсийнхаа нэг хөгжлийг нэгвэр нь хайх юм уу эсвэл Монгол улс өөрийнхөө гадар нутгийн 30% ингээд энэ чигээр нь хайх юм уу гэдэг ийм юм дээр бид өнөөдөр тулсан байж байна. Тийм учраас энэ баруун бүс рүү хадсан анхаарал баруун бүс рүү орсон эдийн засгийн Монгол улсын тусаасан бодлого хүн амын 30%, гадар нутгийн 30%, малын 30% бүгд л одоо баруун тавь аймагт байж. Тийм учраас аль нэг болон яг одоо ингээд эдийн засаг одоо дотоодын нийт бүтээгдэхүүн бүх юмар одоо хамгийн сүүлийн одоо байруудад бид чигсаа явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол өнөөдөр энэ судалгаа гаргаж байгаа хүмүүс ч гэсэн зөвлөм бичдэг бол төр засаг бас бичиж өгөх хэрэгтэй байна. Бодлого байдаг бол үнэхээр тэр үндэсний хөгжлийн газар матар гэдэг энэ бодлогууд нь байдаг юм бол энэ баруун бүстэй бол анхаарал тавихгүй бол босгүй. Бид нар нэг олон үйлдвэр гэж бид нь бол бас одоо ярьдгүй шүү дээ. Одоо баахан худлаа ингээд үйлдвэрийн хөтөлбөр жижиг дунд үйлдвэрийн газар үндэсний хөгжлийн газар гэдэг ингээд том агенцууд байдаг. Яг энэ нь манай баруун тавь аймагт бол одоо хүртээлгүй юм юм болсон шүү дээ. 21 дуу хөтөлбөр гэдэг энэ засгийн газрын хөтөлбөр ч гэсэн хэрэгжихгүй байгаа. Бид нар олон юм яриаг ганцхан үйлдвэр бол
хэрэгтэй байна уу яаж харахгүй хэрэгтэй байна. Завсангийн хувьд бол нэгдүгээр нэг 600-700 орчим тонн засаг нь хурааж засагны үйлдвэр жишээлбэл бидний хэрэгтэй байна. 12-аас 16 оны түрүүчийн засгийн газрын үед ч гэсэн Улаанбаатар засагны үйлдвэр байгуулна гэж байгаа яг цагаан ослын зэрэг ерөнхий сайд нь Улаанбаатар бүгдээ аваачаад Хупа хаяа гэдэг үйлдвэр байгуулчихсан. Өнөөдөр Улаанбаатар засагны өөр өөрсдийн гэр гэртээ засагнаараа шүүс шахаад байж байгаа, тос шахаад байж байгаа. Тэрнээс яг нэрнтэй бол засагны ургал Улаанбаатар одоо засагны үйлдвэрүүдийг 10 хэдэн жил хэрэгжүүлээд 700 тонн засаг нь хурааж авчаад байж байгаа. За, Баруун Таван аймагт хамгийн олон хүнтэй тэгвэл одоо хоньны ноос угаах үйлдвэрийг уг нь Баруун Таван аймагт бидний Улаанбаатар хийгээд үйлчилсэн. Бас одоо сая 500 мянган хоньны ноос чинь 2000 тонн ноос Улаанбаатар руу тээврээр 1000 тонн хог хийж байгаа. Энүүнийг зөвхөн угаах үйлдвэр байгуулж ирэхэд энэ дээр бол бас баг. За, махны үйлдвэр дээр одоо тийм их том одоо үйлдвэр хэрэггүй зөвхөн лаазсан тушаал гэдэг махны үйлдвэр бидэнд байгуулмаар байна гэдэг саналаар өгсөн. Тэр тушаалыг хэрвээ бид Баруун Таван аймагт хийж чадвал хойшоо Красноярск, Сибирск, Алтан тусгээд хязгааргүй зохицол байж байгаа. Оросууд тэгээд тэрнийг хийж чадахгүй бид гулуудаар Иран руу мах гаргаж байна, Баруун Таван аймагаас Казахстан руу гаргаж байна, Орос руу гаргаж байна, Китай руу гаргаж байна. Махаа нэтлээ 4 хуваагаар авчдаг. Тэрвээ тушаал гэдэг энэ лаазсан төмөр лаазтай үйлдвэр тэрнийг айхтар юм биш байдаг баг. Энүүнийг хэрвээ бидэнд байгуулж чадвал Оросууд үүднээсээ тушаалгаар амьддаг шүү дээ. Тэрнээс Оросууд биднээс мах чанаа суулж идэггүй, махыг гулуудаар нь лавшаа хийгээд суулж идэх юм биш. Тэгэхээр ийм бодох юм аа. За гурлын үйлдвэр байж байна. Манай Улаанбаатар яхаар гурлын үйлдвэр. Бид нар бас сүүлийн 25 жилийн дараа анх удаага Улаанбаатар газар тариалан сэргийж 20,000 тонн Улаанбаатар авсан. 18 онд авсан, 19 онд энэ жил дахиад 20,000 тонн Улаанбаатар авсан. Одоо автон бол гурлын үйлдвэр хэрэгтэй. Тэгээ энэ бүх юмыг бид нар бол бас хуучин зүгээр 90 оноос өмнө бол яг төлөвлөсөн байж. Улаанбаатар мах хоног байгуулсан, Улаанбаатар Баруун Таван аймагт гурлын үйлдвэр байсан, ажиллажсэн. Тэр Баруун Таван сангийн аж ахуйг хөгжижсэн. Энэ Баруун Таван аймгийн хууль хэмжээгээр хангах. За тэр мах хоног байгуулсан гэж байгаа. Тэгээд социалистийн харилцаанд ороод мах хоног яасан. Үндсэндээ социализмын үед бол бүрэн хэмжээгээр төлөвлөсөн байсан. Хэрвээ одоо тэр жижиг дунд үйлдвэр нь энэ төрлийн бодлого бүх аймагтаа нийтдээ хүрээд хүрдэг бол бидэнд үнэхээр хэрэгтэй байна. Том зээлийн дээгүүрээ авчдаг. Улаанбаатарын 2019 он нодон бүтэн жил 90 тэрбум төгрөгийг хөөцөлдөд 2 тэрбум төгрөг өгчээчгээд нэг төгрөгч өгөөгүй. За энэ жил 1 тэрбумыг аймгийн хөдөө аж ахуйн газраас өгсөн 2 сар арт түмнийг хэрэгжүүлсэн төсөл сонгон шалгаруулж байна гэж. Тэгвэл 2 сар хэрэгжүүлээд 2-300 төслөөс 100 төсөл шалгаруулаад за одоо зээлээ авахлаар банкнд аваачаад нөгөө материал өгч. Банкныхаа шалгуур тавьж ингээд 2 сар хийсэн ажил яачаад зөвхөн шалгуур хандсан үйлдвэртэй одоо жижиг дунд үйлдвэрийг тэр төгрөгийн зээлийг өгнө. Ийм дэмжлэг ямар юм байх. Тэгсэн дөрөв бид нар тийч хөдөө аж ахуйн газарт нь оролцож байна. Банкнасаа зээлээ авна шүү дээ. Тэгээд бүх юм төр орлох ямар ч юм бэ. Хэрвээ жижиг дунд үйлдвэрийг өгдөг болов орон нутагт өгдөг болов тэрүүн төгрөгийг биднээс өгсөн болов шууд шалгаруулаад тэр аж ахуйн нийлүүлэлт чинь бидний бас шудраг шалгаруулах юм. Шууд дансанд нь шууд тэр шалгууртаа шалгуургүй хийгээд банк руу өгч яах. Одоо манай тэр 40-50 аж ахуйгаас нэг талын авч чадсан. Тал нь одоо болчоод дахиад ахлаас нь ингэж нөхч авч байгаа гэсэн. Бид нар бол огтоолцсон. Хөдөө аж ахуйн газрын мэргэжлүүд шудраг шалгаруул гэсэн үнэхээр тийм юмд нь шалгаруулсан юм байна. Тэгээд яг бүх болцоор гал дээр нэг болцоор банкаас авах. Ийм юмнууд нь болохгүй байна уу? Үнэхээр үйлдвэр хөгжүүлгээд аймагтын зам аяндаа батайхан насан чи 3 тэрбум төгрөг өгсөн. Тэр үндэсний хөгжлийн газар тэр үйлдвэрийг төлөвлөд өгөх. Жижиг дунд үйлдвэрийн газар аймагт хамгийн орчин үеийн үйлдвэр хаана байна? Тэрний судалгааны хамтраад хийгээд. За засаг даргачны толгойтой ч холбоотой шүү энэ 3 тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр байгуулж яваараа бидний 2 жил үргэлжлээд байгуулж шүү дээ. Тэгэхээр энэ үйлдвэр хөгжих ийм юм үндсэндээ
одоо шидний цаанаас чихэд олоолгож байгаатай адилхан юм болдог. Тэгээд дээр нь их хурлын гишүүд нь ингээд орсон юм. Тийм учраас иймэрхүү нэг орон нутагт хүрэхгүй бодсон очихгүй ийм юмнуудыг бол би бол үнэхээр хэцүү юм шиг санагдав. Тийм учраас өнөөдрийн энэ байгууллага үүсгэж чадвал ийм судалгаа гаргаад бидний дуу хоолой сонсож байгаа бол нэгдүгээр энэ бол би бол бас засгийн газрын байгууллага би сонссон. Тэгээд одоо яг статусын бол нарийн нийтэхгүй юм. Засгийн газар зөвлөгөө бол орон нутгийн иргэдийн амьдрал баруун бүс нутагт ийм байна гэдгийг бол шууд бас хэлэх хэрэгтэй. Тэгээд хүлээж авах нь бол бас олон шаттай амьсгалтай юу вэ? Дээр нь цагаан дарга бол бас энэ байгууллагын төлөөлөл зүйлийн дарга юм байна. Цагаан дарга бол бас багш хүн, судлаач хүн, эрдэмтэн хүн, бас Монгол төрийн зөвхөлтөн хүн. Тэгээд бас баруун бүс нутгийн хүний хувьд бол бас бидний дуу хоолой телевизээр ярьдаг ч юм уу, бас одоо хэв мэдээлэлээр ярилцлага өгдөг ч юм уу, нэг иймэрхүү юмнуудыг тэр баруун бүс чи яриад байна шүү. Тийм учраас баруун бүс нутагтаа бас бидний энэ төр боловч яахан анхаарал тавих юм байна шүү гэж. Тэгээд сони юмнууд одоо хамгийн сүүлд болж байгаа юм гэдэг. Одоо сонгоноос уснуурын зам болов энэ чинь Захын аймгийн зам, усын зам. 2015 онд энэ төсөл хийж ихэхдээ энэ жил ажил дуусчих. Энэгээр Баян-Өлгийн хов одоо тэгээд бүх амьдрал энэгээр явчих. Энэ манай 13 аймгийн. За дээр нь аяг жуулчлалын хувьд бол энэ 135 гэнэ. Энэний одоо концессор баригдаад концесс нь одоо 2-3 солигдож байгаа. Ямар ч байсан ажил нь энэ жил дуусч байгаа. Тэгээ мөнгөн тавьсан чинь зэрэг нөгөө сэтгүүлчээс ихлээр шантаажчингууд нь Хүрэлбаатар 130 тэрбум төгрөгийг энэ жил зам дээр тавьсан байна. Ус нутг руугаа тавь, тойрог руугаа тавьж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэнгүүт ийм шантааж болчихсон. Яг нэгэнтээ бол Увс аймаг, Баян-Өлгийн аймаг, Ховд аймаг руу энэ аяг жуулчлалын урсгал сүүлийн үед яагаад орж ирж байгаа гэхээр ердөөсөө энэ зам холбогдоод орж ирж байгаа. Пүрүүстэй залуучууд 5 машинтай, 10 машинтай найз нөхдөд ингээд аялаа явдаг болсон байна. Албан байгууллагууд автобусаар аялдаг болсон байна. Зам олгогдсоноор. Тэгээд бүр Дорногын хүмүүс одоо баруун хязгаарыг үзье, Монголоо үзье гэдэг ингээд явдаг болсон байна. Тэр алтаа таван богдыг үзье. Бүгдээрээ энэ замаар явж байгаа шүү дээ. Тэр нэг жаахан юм ингээд гэр гарахгүй тулд нь төвөөс нь ингээд шантааж хийгээд, ус төр хийгээд зам шиг хэрэгтэй бизнес таа. Увс аймгаас Чиргүүртэй 30 та жолооч, сайхна гэдэг жолооч 58 оноор болчихсон гэж Улаанбаатар. Тэгээд хүрээ гэдэг яасан хоолыг хүний аим яасан бүх юм гэж ярьчихсан. Тэгэхээр баруун таван аймгийн ахуй амьдрал бол яг иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Тэгээд ямар ч байсан хойдлын зам бол цагиргаараас холбогдсон. Энэ зам одоо олон жилийн өмнө нөгөөч одоо Мянганы зам гэдэг инквиз даргасан одоо тухайн үед бас Мянганы зам хүрнэ гэдэг одоо юу л бол гэж олон хүний мөрөөдсөн байсан. Тэгээд яг үүндээ ингээд холбогдсон хойдлын зам үндсэндээ Улаангомд хойшоо яваад одоо Оростой холбогдож байна. Туваа Красноярск, Тариндэртэй холбогдож байна. За уртын зам бас л ингэ явж байгаа. Бас л одоо ингээд уртын замыг гоолтой ховдын замыг, Баян хонгын замыг бас л энэ Орос төрчмөстэй холбогдож шүүмжилдэг байна. Гэхдээ энэнийг бол шүүмжилдэг юм. Баруун таван аймгийн амьдрал бол хэцүү шүү дээ. Өвчтөд олонтой хүмүүс Улаанбаатараас Улаангомоос Орос руу явхад онцны үедээ талдаа 400 мянган төгрөг нисгэж, хоёр талдаа 800 мянган төгрөг, бие муутайхан хажуудаа нэг хүн авч явна. Тэгэхээр бид нэг Төв аймгийн эрдэнэт одоо Дорногоолтой одоо өрсөлдөх чадварыг ярихтай хол байгаа. Бид нар юу юм? Бие муутууд автобусаар 1000 төгрөгөөр яваад орчих. Бүр болохгүй бол эрдэнэтээс вагоноор оройн суугаад унтаад маргааш үзэн дуусчих. Бид нар яасан бие муутайхан Улаанбаатар руу машинаар явж чадахгүй шүү 2-3 хоног гэж. Тэгэхээр ийм хэмжээнд өрсөлдөх чадварын юм явагдаж байгаа. Чадвар гэдэг юм яригдж байгаа. Тийм учраас баруун бүс нутгийг бас анхаарах хэрэгтэй. Монгол улс бүрэн бүтэн байдлаа бодоод, тусаа батландаа бодоод, хил хязгаараа бодвол яахааргүй энэ хүн амьдарч байгаа. Тэр алтаа хязгаар алтаа гэдэг суманд
Булган суманд ард түмэн амьдарч байгаа. Тэр усын хилдээр, хойд хилдээр, давс суманд, цагил суманд ард түмэн амьдарч байгаа. Баян үлгийн тэр одоо хамгийн цаана ямар цагаанаар суманд хүмүүс амьдарч байгаа. Монгол улс энэ тусаад дотны бүрэн бүтэн байдлаа хангахыг гэж бодож ивэл хүн амьдарч байгаа газар болгонд нь хөгжлөө ойрч ёстой гэж би боддог. Тэрнээс ч төвийн үсгийн битэн хүмүүс яа тэгээд уулуурхаа татдаг тэр говийн аймагуд руу мөнгө цуцгаад байж болохгүй шүү дээ. Энэ ард түмэн амьдарч байгаа учраас энэ төрлийн бодлого тэр баян үлгийн хилдээр, энэ ховдын урд хилдээр, усын хойд хилдээр бол хүрхээс өөр арга болохгүй шүү дээ. Хоолтой ч гэсэн хэвгүй шүү дээ. Бургастан бомб гэдэг чинь аймгийн түүхээсээ баг цүл шиг явж ижил одоо тэр бомб дээр очиж юм биш. Тэнд одоо байдаг автаа сум гэдэг дээр нь бол мэдээж хүмүүс амьдарч байгаа шүү. Тэнд яагаад тэр дүү зам тавьж болдгоо, тэр дүү явсан тэр даваагүй яагаад засч болдгоо. Тэгэхээр нэг иймэрхүү зааштай юм тэр бол бас нэгтэй ойлголт аваад энэ судалгааны дүн бол үндсэндээ яг бодиттой юмнуудыг бас гаргаад бүх юм нь одоо ингээд үр дүнтэй яг одоо биднээс сайн цагаан даалгавар ихтгэл шиг ингэж үнэхээр тус нэмэр болдог учраас би бас миний хувьд бол за өөрөө очиж сууж энэ ихтгэлүүдийг энэ хүчрийг харчаад ямарч байсан бас санд бодож солилцсон. Энэ бол үнэхээр бидний амьдрал тоог одоо яг бид нэр хоёр юмс одоо сүүлийн үед орж ирсэн бидний амьдрал онцгой орж ирсэн нэг үргэлжлэх чадварын судалгаа сүүлийн үед статистик судалгаа бол үнэхээр бас сайн болсон. Энэ хоёр дээр бид нэр бас ажиллаа төлөвлөж хийж дүгнэж ингэж явж байгаа гэдгийг хэлье. Тэгээд миний хувьд манай офсайн гоо нэг иймэрхүү бодлоо энэ даавар. За баярлалаа. За хоёртааны хэсэг дараагийн төвлөрсөн хэрэгцээнээс үсэг хацуултыг асууж байгаа зүйлтэй ер нь энэ баруун үсгийн аймагуудын ер нь бодлогуудыг уялдуулах гэсэн бодлогуудыг уялдуулах за иргэдийн ашиг бодлогыг нэмэгдүүлж амжиргааг сайжруулах юм юу их шаардлагатай ямар бодлого байх гэсэн энэ талаас нь. За чухал бодлогочтой өнөөдрийн мэндийг хүргэж мэдчилээ. Тэгээд ер нь бол одоо баруун тав аймгийн нийт одоо нийтлэг одоо үзүүлэлтүүд нь адилхандаа ер нь одоо жаргал зовлон юмуд бол нийт түнгээр бол адилхан. За буцаан дараа бол том зургаар нь бол нэлээд сайн багслаа ярьчлаа. За аймаг нутгийнхаа асуудлыг ч гэсэн нэлээд одоо ярьчлаа. Аймгийнхаа одоо жижиг асуудлуудыг бас ярих гэж бодож байна. За манай аймгийн тухайд бол 1931 онд анх Ахтай аймгийн нэгтгэл байгуулагдсан. Тэгээд 35 онд бол одоо эдийн засгийн хувьд бол одоо биеэр чадваргүй юм аа. Хэд том газар нутагтай хэд зөв хүн амтай байна гэдэг ингээд татвар буулгаад завхтаа нийлүүлжсэн. Тэгээд 40 онд буцаад Ховолтай аймаг гэдэг байгуулж байсан. Байгуулагдсан анхны одоо гарааны төвшгөөс эхлээд бол одоо хасрагдаад явсан ийм аймаг байж байгаа. За социализмын үед бол мэдээж эдийн засгийн ачаал бүрдэл талаасаа хүн амын нэгтрэл талаасаа харгалзаад одоо зургуул цэцэрлэг хэмжээгээд томоохон одоо үйлдвэр паркуудыг барих зам талбай барихаас зүйлээд бүх зүйлүүд нь бол ингээд хасрагдаад хаягдаа явсан байж байгаа. За тэгээд арьсан нэгэн шилжснээс хойш ерөнхийдөө бас одоо улсын хурлын гишүүдийн тоо зөвхөнтэй холбоотойгоор бас одоо голтоор чиглэлсэн хөрөнгө оруулалтын бүтээл ажлууд бол бас томоохон ажлууд бол хийгдэж чадахгүй явсаруудын өрсөн ийм байж байгаа. Зүгээр яг энэ өрсөлдөх чадварын судалгаа хийгдээд явж байгаа энэ юмнууд дээр бол мэдээж одоо цагаан багийн хэлбэлээр гарч ийн хэмжүүрэх тодорхой чадвар үзүүлэлттэй байх хэрэгтэй гэдэг. Тэр утгаар бол байх хэрэгтэй юу байх хэрэгтэй байна. Гэхдээ яг нөгөө хөгжлийн гарааны төвшнгөөс одоо яаж хэлсэн бэ гэдгээс ингээд ойлгох юм бол бас яахан асуудал юм одоо төр зэсгийн бодлогоор зохицуулчмаар юм бол байгаамаа. За Ховолтой аймгийн тухайд бол одоо хөгжлийн мэдээж одоо хөгжлийн хамгийн хэмжээ бүхний юм бол за мэдээж одоо үйлдвэрлэл янз бүрийн байгууллага зам талбай эдийн засгийн дэд үйлс үйлдвэрлэл уулуурхай гэдэг олон салбарууд бол хөгжлийн хүчин зүйлүүд бол байна л да. Энээс гадна хамгийн гол чухал хүчин зүйл бол хүн амаа өсгөх бодлого. Хүн ам хэд зөвхөнтэй холбоотойгоор ямар ч зүйл хийсэн бол ачаал бүрдэл бол багтаа байдаг байж байгаа. Өнөөдрийн судалгаа авч байгаа судалгаануудын
төвшнгөөс ингээ харж байгаа ч гэсэн ердийн үзүүлэлтүүдээс ингээ харж байгаа. Дандаа одоо хүн ам цөөдгөөс болж байгаа ингээд асуудлууд нь онж байгаа ийм асуудлууд бол байгаа юм аа. Хүн ам яаж үзэхгүй гэдэг ингээд бодоод үзэхдээ томоохон үйлдвэрлэлүүдийг байгуулах зайлшгүй шаардлага. Мэдээж одоо механикээр хүн ам үүсгэх гэдэг асуудлууд бол бас хэцүү шүү дээ. Мал биш тийм ээ. Эндээс одоо шийдвэр үйлдвэрийн хол цуган авчаад үйлдвэрлэж байгаа шүүн амын үүсгэх гэдэг бол механикээр үүсгэх гэдэг асуудал хүндрэлтэй. Зүгээр томоохон үйлдвэрлэлүүдийг бий болгоод тэнд одоо транзит ам эдрийг бол байгуулах юм бол зайлшгүй шаардлага гэж харж байгаа. Тэгж учраас бол томоохон үйлдвэрлэлүүдийг байгуулахад төлөвлөж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлүүдийг байгуулах гэдэг ингээд төлөвлөлөд ярихдаа яг одоо ингээд баруун бүсийн түүхий нөөцүүд нь бол адилхан учраас яг адилхан юм байгуулах. Одоо манайхан одоо ингээд зэрлэг арчиг хүч байгуулж үйлдвэр байгуулах гэдэг чинь адилхан байгаа. За тэгээд одоо цэвэр үйлдвэр байшин материал үйлдвэр байгуулсан одоо манайд түүхийд нөөц байж байгаа гэж ярихдаа бүх програмууд адилхан байж байгаа. За тэгээд одоо нөгөө газар тариалан үрийн талбай ноосноос үрийн үйлдвэр гэдэг ингээ байгуулах гэхээр яг адилхан ингээ байгуулах гэдэг байхгүй. Зохицуулах төлөвлөгөөд манай улсаарийн сэргийлж байгаа урт хугацааны төлөвлөгөө байж. Энд дээр бол яг төлөвлөлтүүд саяны үйлдвэрлэлүүд бүгд одоо байгуулах гэдэг ингээ заагдсан байж. Уус хов яг адилхан байна. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байгаа гэхээр төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Алинтанд одоо алийг байгуулах юм. Зэрэг энэ одоо баруун хааны бүгдийг ингээ байгуулах юм бол би энийг одоо таам гаж нөгөө бодлого зах зээл байхгүй болж. Тийм учраас төрийн бодлого зайлшгүй энэ дээр одоо гарч ирж гоолтай одоо тухайн бодлого ноосноос үйлдвэрлэлээ хний хийж байгуулах гэдэг юм уу? Эсвэл одоо барилгын материалын үйлдвэр, цементийн үйлдвэрийг байгуулах гэдэг юм уу? Ийм юмнуудыг дарааллын тогтоож ирэх юм одоо төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгаамаа гэж хэлмээр байгаамаа. За яагаад таагүй байлаа. За баярлалаа. За баярлалаа судалгаа олгож таавас бидэртэй шинэ бодлогын үйлсээ За өнөөдрийн чуул улсанд орж байгаа хэсэг төлөөс өнөөдрийн мэндийг төсөөлж өнөөдрийн чуул улсанд амжилтгүйе. За өнөөдөр бидний энэ баруун аймгийн хөгжлийн төлөө энэ цаангаа татсан ажлын хэсэг маань энэ чуул улсуудыг зохион байгуулж бүгд баярлж байна. Манай аймгийн нэг ард түмэн аймгийн удирдлагын нэрнээс бас баярлсан талснаа илэрхийлье. За өнөөдрийн хоёр ихтгэл бол ингээд сонсож байгаа мэдээж үндсэн хоёр эдийн засгийн үндсэн хоёр бүтээн ингээд яригдаа явж байгаа. Нэг нь бол өрсөлдөөн. Энэ бол өрсөлдөөн гэдэг маань зах зээлийн эдийн засгийн гол үндэс нь. За энд бол зах зээлийн эдийн засаг гэдгийг ерөөсөө олон хүмүүс ингээд янз янзаар тавьж ирсэн л та. Нэг нь өрсөлдөөн, нэг нь одоо эрх нийлүүлэх гэх юм уу. Тэгээ хамгийн сүүлд зах зээл маань тэр үйл үзэгдэх гар юм аа. Зах зээлийг бол хэн ч хөдөлгөж болохгүй өөрөө зохицуулж явна гэх. Бид нар яг энэ үндэслүүдээр өнөөдөр хэрэгжиж байгаа. Нөгөөх нь бол хамгийн бага нөхцөл ийх юм бүтэх. Энэ үед сая хоёр их явчихсан боллоо доо. Гэхдээ бид нар энэний үндэслэл энэ баруун бүсийг яаж хөгжих вэ гэх холбоог ингээд ярих ёстой гэж бодож байгаа. Би яг улсын хэмжээгээр нэг юм асуудал яваад байгаа. Өнөөдөр бид нар Монгол улсын зах зээл өнөөдөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний аянд хамгаалж чадж байна. Чадахгүй байгаа. Жохон хөлжлөөр гаднаас бүтээгдэхүүн оруулж олж байгаа. Хамгийн түрүүнд бид нар энэ Монгол улсын тэр том үйлдвэрлэлийг юугаар хамгаалж байсан бэ? Хуулиар гаргаж чадахгүй байна. Бид нар энэс ихлээр тэгээд бүс рүү орох ёстой гэж бодож байгаа. Бүснэр бол мэдээж сая цаагаад байгаа яг манай баруун бүсийн бүх асуудлыг хэлжлээ. Үнэхээр хүндрэлтэй байна. Бид нар одоо хамгийн хоол зах зээлээс алслагдсан одоо тийм одоо бэрхшээл байна. Тэгэхдээ одоо энэ бид нар тэр бүхнийг хийж явахгүй тийм. Тэр бол дэд бүзэл харж байна. Өнөөдөр бол зам нийслэлээ, цахилгаан нийслэлээ, усан байгаа, бүх юм байгаа. Тэр үсээд бид нар одоо цаашдаа хууль эрх зүйн актыг бүрэн бүрэлдэхүүн өгчүүл хөгжих боломж байгаад бид нар харж байгаа. Энэ дэр бол одоо жишээ нь баруун аймагт энэ төлөв эдийн засгийн үед баруун аймагт бол ингээд яг ингээд өрчиж байна. Жишээ нь Баянгүй аймагт
одоо том юу хийсэн цагаан дамжиж баасыг. Гэхдээ өнөөдөр бол тэр нэр нь аль болчиход харж авах үйл хийсэн байна. Өнөөдөр харж ихтэй жишээ та бүхэн мэдж байгаа. Бороотой энэ хол бус баяр байдгийг амийн хазаахаас очоод тэр санаас олдсон бараг тэрнээс хөлдөд авч байгаа. Өнөөдөр тэрийг бид тэр хуцаад нөгөө бааз аль хийсэн. Хэрвээ тэр өнөөдөр байж байгаа бол тэгэхээр өнөөдөр чөлөө юу гэдэг нэг юм байсан нэг хашаа байсан тэр ашиглахгүй байгаа. А энэ бол хууль яг тодорхой зааж өгөөгүй энэ чөлөө бичсэн юм яаж хийх ёстой хин тэрээс ямар ашиг олох ёстой гэдэг нөгөө хуулиар бас тодорхой байхгүй байгаа байхгүй. Бид нар гол энийг ялах ёстой. Ноосны идэв гэж манай хамгийн том ноос идэв манай идэв байгаа. Одоо ажиллаж байгаа. Дөнгөнд баг хэмжээний идэв хийж байгаа. Дараагийн асуудал бол Сэмбэн идэвгээ байгуулж ирсэн. Өнөөдөр энэ баруун аймагт энэ Сэмбэн идэв бас ярих хэрэгтэй. Ноосны идэв найж тэрний дөрөв Сэмбэн идэв хийх ёстой. Тэр социализмын энэ сургалт хийцэн байгаа байхгүй. За баруун аймагт нэг Сэмбэн идэв баг энэ бол гатгшаагаар экспорт гарах бүрэн боломжтой маа гэдгийг суулж энийг маш том идэв байгуулж ирсэн чинь яг засгийн эдийн олж ирээд тэгээд нэг авчирсан бүх юмыг нураагаад компьютерын сошиал медиатэйгээ татвар нийлүүлээд байхгүй болсон. Одоо юу ч болсон. Өнөөдөр энэ ярих хэрэгтэй. Өнөөдөр бид нэг бүсгүйн хөгжлөд энийг яриад ингээд цаашаа хөгжүүлж явсан гэж бодож байгаа. За цэвэрийн завод байгаа. Манай аймагт бол 2 цэвэрийн завод байгуулаад одоо тусдуу байна. Гэхдээ нэг нь бол ингээд зогссон байгаа. Нөгөөх нь яг зүгээр хоёрын хэмжээ хийж байгаа. Гэхдээ тэрний хоол нэг бүтээгдэхүүн клик. Энэ кликийг бол тэр шохоогоос маш өндөр дагалтаар халааж ингээд гаргаж авдаг. Энэ бол хийхгүй зүгээр кликийг хятадаас авчиж байгаа. Тэгээд тэндээс хоёрж байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо бас нөгөө цэмтийн үнийг буруул иргэдийн тэр хэрэгцээг хангах бас бол муу болсон. Тийм учраас энийг бол мэдээж одоо бид бүсчлийн хөгжлөөр бид нар ярьж байгаа. Гэхдээ зах зээл бол за танай аймагт энэ хөгжиж шүү. Өнөөдөр баян за улсад ийм одоо цэцгэрийн юу хөгжиж байна. Энийг бол баян гэж хийж болохгүй зүйл бид нар бас хатуу юм хийж болохгүй. Мэдээж тэнд нэг иргэн гарч ирээд цэцгэр тарина шүү дээ. Тийм учраас энийг гол нь бид нар одоо мэдээж өнөөдөр энэ улсад нэг гоё барай гарах бах бид нарын санд сайныг тусгах энийг төвөөж зөвшөөрсөн хүмүүс маань энэ урайлгыг маань цааш нь дэмжүүл засгийн ганц таньсуулж сайн хууль багтахгүй болохгүй хуулиудыг ийм хууль авах хэрэгтэй байх шүү. Гэдгийг одоо сайн төвөөссөн ахалт гэсэн хаагаас энийг яг хууль болгож батлуулах их бол таньсуулж ийм асуудал байгаа. Нэгт нь хэлэхэд би сая хэлээ эдийн засгийн эдийн засгийг бид нар хоригдож болно. Гэхдээ тэндээс нэг хүн ингэж хийгээд ихэхэд чи болохгүй. Тэрийг бол ингэ бүсчүүл хөгжүүлж байгаа хийж чадахгүй. Гэхдээ энийг одоо жишээ нь баян үйлдвэрлэлд сая цаахан ерөнхий баруун бүсийн өнөөдрийн хийж байгаа ажлыг юм хийчихлээ. Жишээ нь баян үйлдвэрлэлд сая бүгдийн байгуулж бол энэ маань Монгол улсад анхудаа бүгдийг ЮНЕСКО-д бүлгүүлснээс хойш дэлхийд таньсан байхгүй. Энэ бол Казахстаны уламжлалт. Гэхдээ Монгол улсад байгаа бид бүлгүүлж чадсанараа нэг удаагийн тэр бүргэлийн баяраар 7-8 оноос нэг өдөр хөөс 2000 одоо жуулчин ирж байгаа. 5 өдөр сая одоо энэ жилд манай аймагт бол 10-20 мянган жуулчин ирж байгаа. Тэрний нэг 60 хүн гадаад 50 хүн манай босоодын хүмүүс ирж байгаа байхгүй. Энэ бол сая цаахан даргийсэн зам сайхан болцоо. Энэс болж байгаа. Тийм учраас за бүсгийн хөгжүүлэлт бол тэрийг бол за ингээд баруун тавгаантай ингээд хуваалцвал энийг маань засгийн газар танилцуулаад за улсад энэ засгийн юу бол дэмжиж ингээд энэ дэр дэмжлөө. Баян үеийн аймагт сая жуулчны баазыг дэмжиж өгье. Цаашаа ингээд машины замын засч өгье. Засгийн газар бодлогоор энийг дэмжиж явахгүй бол баруун аймгаа хуваалт авчаад энийг бол явахгүй.
Тийм учраас хаахан энийгээ цаашаа намж ингээд өөхийг компани зөвшөөрч байна. За өнөөдөр чухал ажлаас амжилттай баярлалаа. За баярлалаа. За хот аймгийн нийгмийн бодлого хариуцсан олончнаа бүгд чинь нэгсэн бодлого болсон юм. За баярлалаа. Энд үлдсэн ирсэн зочдод өчтөө нэг өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай аймгийн бодлогоос хариуллаа. Тэгэхээр баруун бишний тулгуур төв гэсэн нэрийн доор одоо бид баруун 5 аймаг тавуулаа. Өнөөдөр хүртэл бас бид нэр хөгжиж амьдарч яваа. Тэгэхээр яг баруун бишний тулгуур төв жинхэнэ утгаараа мөн үү гэдэг миний хувь хүний бодлын талаараас хариулъя. Яг одоо тулгуур төвд амьдраад байгаа бид нэр тулгуур төвд хөгжиж байгаа юм гэдэг асуудлаас нь би бас авч хариулъя. Одоо баруун 5 аймгийн юм байна. Одоо эхлэн зовлон дээр ярьж тэндэж үйлдвэрлэхдээ тэндэж одоо үнэхээр шатгоноо оруулж ирэх юм зовлон асуудал манайх ярьж жилээс Монгол Улсын бас эдийн засгийн сэргээд бас сүүлийн одоо 3-4 жилд бол хангалттай хөрөнгө оруулалт тавигдсан. Ер нь бас шинэ байдлаар шин хотын маань өнгөц үзэмжлэл сэргэж байгаа гэдэгтээ болсон хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нэр одоо тэр зүүн бүсээсээ өрсөлдөг, нийслэлээсээ өрсөлдөг гол одоо асуудал гэхээр ерөөсөө хямд цахилгаан хэрэглэх ёстой. Тийм учраас одоо Монгол Улсын ерөнхий сайд эрдэнэ усан цахилгаан станцыг одоо төсөв эхлүүлж байгаа үнэхээр баяртай байна. Бид нар өнөөдөр хувь хүнийг хөгжүүлэх, иргэн хөгжүүлэх гэдэг бид нар одоо иргэн 1 киловатт цахилгаан 124 манай хот байна. Одоо галан байгаад 160 одоо дундчдаа 30-40 мянган төгрөг төлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өндөр цахилгааныг хэрэглэж байна. Тэгэхээр цахилгааны ганцхан бид нар гэрэл одоо энгийн өвс ашиглахгүй байгаа. Одоо өнөөдөр цахилгааны ямар халаагаар үүссэн бэ? Дулааны ямар их ус үүссэн бэ? Тэгэхээр бид нар хямд цахилгааныг өөрсдөө үйлдвэрснээрээ Орос хятадын хараанаас одоо хараалтаас гарснараа өнөөдөр бид нар эрдэнэ усан цахилгааныг явуулах юм бол бид нар 40 төгрөгийг төлөх гээд байгаа шүү дээ. Одоо баруун 3 сум болон одоо ахтай үйлчлэгчид 280 төгрөгийг төлж байна. Тэгээ Оросын хараат манай эрдэнэ дөрвний усан цахилгаанаас төлөхгүй байна. Тэгэхээр бид нар хямд цахилгаан үйлдвэрлэх бидний тулгамдсан асуудал байгаа. Тэгэхээр эрдэнэ усан цахилгаан станцыг эхлэх юм бол баруун 5 юм байна. Өөрөө бид нэр цахилгаанаа үйлдвэрлэдэг байгаа. Энэ бол одоо нэгдүгээр асуудал. За хоёрдугаар бид нэр шатхуу үнэтэй байна. Өнөөдөр 1 литр шатхуу 2500 байна. За шатхууны намар бас ингэ нэмэгддэг байгаа. Тэгэхээр энэ одоо хувийн дандаа нийтгүүд оруулж ирж байгаа. Хувийн одоо нийтийн одоо шатхуу төвлөрсөн зорж. Тэгэхээр бидний тулгамдсан асуудал бол өнөөдөр газрын засгийн үйлдвэр, нефтийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгжээж бид нэр энэ хараатаас гарах хэрэгтэй. Өнөөдөр Оросоос оруулж ирж байна. Хаанаас оруулж ирж байгаа юм бэ бид нар. Тэгэхээр хямд нефтээ бид нар өөрсдөө газрын засгийн үйлдвэрлэх хэрэгтэй. Нефтийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгвэл одоо энэ баруун бүсийн өсөлтөд чадварт бид нар зүүн бүс одоо нийслэлээсээ давж авна гэдгийг. За 2-3 манай хот аймаг бол барилгын салбар хөгсөн. Одоо айлс 5 аймаг барилга хэрэгтэй байгаа бид нар хүүхдийн ганц цэцэрлэгийг нэг жирэн бариад 3 ижил гэрчлэлтэй байна. Өнөөдөр одоо ерхий боловсролын сургууль мас бүтээмж байна. Олон сайхан орон сууц хэрэгтэй байна. Утаа ямар байна манай хот аймаг те. Тэгэхээр бид нэр цэв түүний үнэтэй байгаа байхгүй юу? Өнөөдөр Улаанбаатарт 7500 төгрөг байна. Тээвэр зэрэг 15 мянган төгрөг байна. Тэгэхээр нөгөө одоо усын төсвийн хөрөнгө оруулагч хүүхний одоо барилга барих чинь үнэхээр цэвэнд гол түүхийд болж байгаа. Яг нь манай хот аймгийн хувьдаас тоосны үйлдвэрүүд авах талтай замаар өгсөн мянга тэгээд буйдаас авахаар бас тоосны үйлдвэр хөгжсөн байдаг нөгөө аймгийн дээр. Тэгэхээр цэвэнд аягуулчихад байгаа барилгын гол түүхийд бол цэвэнд байгаа. Энийг хэдэн 10 жил ярьсаар бол одоо нэг цэвэндийн төсөв эхэлж байгаа бас баяртай байгаа. За энэ ороод ирэх юм бол бид нар бас хөгжилийг харж байгаа. За мөн одоо малын одоо түүхийдийн үнэ усаа малын дайр бүртгүүн хөгжиж байна. Хоньны одоо арьс ямар нэхий ямар үнэтэй 1000-2000 ээлж чинь. Тэгээ манай дарга бүгд ирлээ шүү. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхийдийн үйлдвэр хэрэгтэй биш бид нар. Махны үйлдвэр бол олноор хэрэгтэй байна. Одоо 2 одоо хувь махны үйлдвэртэй байна. Тэгэхээр арьс одоо ноор суугах үйлдвэр хэрэгтэй биш. Баруун бүстэй. Бид нар ингэж нөгөө малтай бид нар ч одоо хөдөө аж ахуй гол аж ахуй маань хөдөө аж ахуй шүү дээ. Гол аж ахуй. Тэгэхээр мал аж ахуй үйлдвэрүүдээ маш хурдан одоо баруун бүстэй бий болох нь аюул чухал байгаа.
За мөн цэвэрлэх байгууламж юм. Цэвэрлэгч байгууламж үүгээр маш чухал байна. Тэгээ манай бас ихлүүдээр явж байгаа. Тэгээд энэ үйлдвэрүүд одоо манай аймгийн засгийн ихтгэл гарах байх тийм. Тэгэхээр энүүнтэйгээ холбоод бид нар одоо эрүүл мэнд боловсрол нийгмийн асуудлыг бид хөгжүүлэх бүрэн боломжтой байна. За өнөөдөр бид нар бүсийн онцлог эрүүл мэндээр жишээ аваа яриххээр бүсийн онцлогын бичгийн төв гэж манайх явуулдаг. Тэгээд өнөөдөр л нэг юм бэлгийн төсөл одоо 8-аас 10 жил явж байгаа нэг тоног төхөөрөмж бүр орж ирж эхэлж байгаа. Тэгээд багтааж байхгүй за тоног төхөөрөмж орж барилга байхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр 50 орчим хүүхдийн эмнэлэг манд баригдаж байгаа. Маш баяртай байна. За булган сумд харин ер нь улсын хэмжээний сүүлийн үед баригдсан өндөр чанарын бас эмнэлэг баригдсан бас сум орнууд эрүүл мэндийн үйлчлэл олгох бас ингээд их авшигтай зүйл гарсан. Тэгэхээр баруун бүсд маань олон сайхан баруун бүс одоо тоолох халамж нийгмээс авах баруун бүсийн нөхөн сэргээ төвгээд байна. За тэгээд манай хооп их сургуулаа ганц их сургуулаа боловсролын оюун өндөр болсон. Тэгээд ингээд баруун бүсийн нэрэн дээр явсан ч гэсэн үнэхээр нийгэм үзэл цахилгаан ингээд бидний байгаа орчин үнэхээр хөгжлийн гарсан маань оройтой алхмаар гарахгүй болохоор бид нар баруун бүстэй үнэхээр нөгөө дээр бас бүсийн нэмэгдүүд байгаа. Хэдэн 10 жил бүсийн нэмэгд ярьсан шүү дээ. Монгол Улсын төсвийг батлахдаа зөв өмнө говьтой хоолт аймаг адилхан баталж байгаа шүү дээ. Өмнө говь аймаг одоо нийслэл хэдэн километртэй байгаа. Хэдий хэдэд байгаа. Баруун бус хоолт аймаг аюул их 1500-1700 км. Энэ бүсийн одоо нэмэгдэл гэдэг юм харахгүй шүү дээ. Тэр бензин бас адилхан зардаг юм шаардлагагүй байхгүй юу? Тэгээ энэ цэцэгтэй байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь одоо тэр хүний хөгжил гэдэг юм байна. Монгол Улсын засгийн газар хүний хөгжил ормоор шүү. Монгол Улсын иргэн баян бол улс баян. Тэгээ хувь хүнээ хөгжүүлсэн одоо Япон, Солонгосын жишээнүүд байгаа шүү. Амар ядарчсан орнууд байгаа шүү. Тэгэхээр одоо нөгөө сая цагаан дарга ихээр гарлаа тийм цагийг тайлбарлаа. Би бас Солонгосын жишээг бодож сууж. Тэгэхээр хүнээ хөгжүүлэх бид нар аюул хүний хандлагыг өөрчлөх, хүнээ хөгжүүлэх төрөөс дандаа харах биш. Одоо иргэн баян байх юм бол Монгол Улс баян гэдэг одоо уламжлал болсон ардынээс авах уламжлалын үг байгаа шүү. Эцэг үүдийн үгс. Ийм асуудлуудаар л одоо миний бодож явдаг, хүний бодож явдаг. Бүсийн хөгжил, баг бүсийн тулгууртай эдгээр зүйлээр шалтгаалах байхаа гэж найдаж байна. Гал тавьсан баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр өдөр Батбаяр нэг чиглэл зүйл байна. Бас нэг байхгүй. За өөр заахаас асуулт хүмүүс байгаа бол нэг асуулт байна. Ерөөсөө тээвэр чухал. Тэгээд би нэг одоо нэг таны музик задлахад яаж одоо улаан гом хэсэг хоёрын хооронд тэр онгоц хэсэг гэж байгаа гэсэн. Тэгэхээр та тийм таны санаачгүй яаж яасан их тэр туршлагаасаа хаалцаж улаан гом хэсгийн хооронд өмнө хэсэг хооронд онгоц одоо шууд бисдэг болж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бас их өвгөмж туршлага байж магадгүй. Та яаж ингэж яасан энэ өмнө эсвэл хутлаа юу би буруу болсон юм байна. Манай аймагт тэр онгоцны асуудал юм их хүндээ. Ер нь хог баяуулын манай гурван аймагт бол амьдрал ажилласан шүү дээ бүх юм. Тэгээд ер нь бол яг үнэ хэлэхэд одоо өнөөдөр 400 мянган төгрөг, 380 мянган төгрөг одоо нэг билет нэг талдаа. Тэгсэн чинь зэрэг бид нар бас гарцыг харахгүй юу? Энийг ингээд онгоцны түлшин хойноос Ангарскаас Улаанбаатар ороод Улаанбаатараас Баян-Улгийн руу машинаар, Ховд руу машинаар, Улс руу машинаар ингэж яг бидний ард жишээлбэл Альчис гээд яг онгоцны нээлтийг одоо зарж идэг тийм онгоцны компани бэлэн байж агуулсан. Тэндээс авчаад одоо үсрэл 1000 км. Тэгэхээр тэр яагаад зөвхөн одоо улаан Монголыг хүнсэн одоо энэ тээвэр бол одоо хад замгүй үед бол жинхэнэ одоо хүн тээвэр шүү дээ. Тэгж яг тоноос 1000 км гадар ингэж яагаад авч явсан юм. Тэгсэн чинь зэрэг баруун бүс нутгаар орж ирсэн онгоцны түвшин 5% гайлын төвчтэй. Амар гаргалж байгаа байхгүй юу? Баруун бүс гэдэг. Тэрний хажууд улаан үдээр орж ирэх, хятаар орж ирэхээр давхар байна. Одоо яг тэр ингэж тол газар ингэж амьдсан нь хохин болж идэг ийм төрлийн бодлын золиос болсон байдаг юм нэгдүгээр болсон. Хоёрдугаар энэ ховдын бас бизнесмен залуу төвдөөсгүй төвдөнд орчихгүй тийм залуу байсан. Тэр дээр үед ховдоос Иран руу хоньны мах
Бурганы мах хийчихсэн. Өөрөөр хэлбэл 10 хэдэн жилийн өмнө шиг санаж байна. Би ч гэсэн тэр үед бас бизнес хийжсэн. Тэгэхээр тэр үед 10 хэдэн жилийн өмнө бид нь Иран руу зүгээр нэг залуу ингээд онгоцоор шууд ховдоос мах ачиж болж явахад одоо бид нар яагаад Иран руу усаар дамжуулаад Орос руу оруулаад Оросоос Казахстаныг дараад тэгээд тэр Иран руу хоньны махаа машинаар авчихдаг. Тэгэхээр бидний энэ юмнууд нь нүдээсээ ингээд баруун бүс нутаг гэдгийг ингээд хавчаад байгаа шиг ийм болдог жишээлүүд надад одоо байна төрөөд байдаг. Тэгээд ерөнхий сайдад энэ 5% одоо татвар матурыг одоо тгийж өгөөч. Бидний чинь ямар золиос авсан ард түмэн юм гэдэг бичгийг жишээлбэл би саяхан модон бичижсэн. 2 жилийн өмнө бичсэн энэ жил дахиад биччихээ. За тэрүүнтэй холбоотой манай аймаг бол яг вэ бас хэд болсны аяг жуулчил гэдэг нэг жижиг юм хийдэг. Тэргээр нь одоо 2018 онд бол 2017 онд 33 мянган хүн орж ирсэн байдаг. Хойноос таваагаас. 2018 онд 42 мянган хүн орж ирсэн байдаг. Тэгээд Монгол улс энэ жил 2019 оны саяын үзүүлэлт статистикаар гарч 486 мянган гадаадын аялагч авлаа гэж хэлж байгаа. Тэгээд бид нар бол тэрнийг нэг аялагч маялагч жуулчин муулчин гэж жишээлбэл том ордог ч юм уу ордгүй ч юм уу бүүн хэлээд 42 мянган хүн орж ирж байгаа юм. Энэ 42 мянган хүн орж ирээд Увсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, Герман Солонгос үйлдвэрлэсэн бараг машинда чигтгэн одоо дүүтгэн чигээд авч гарч байгаа юм. За магадгүй энэний үр дүнд бас одоо 2016 онд 60 тэрбум төгрөг байсан Увс аймгийн иргэдийн хадгаламж өнөөдөр 2018 оны эцэг 108 тэрбум төгрөг бас болсон байж магадгүй. Тэгэхээр бид нар яа харахгүй Туваа гэдэг улстайгаа бас амин чухал амьдрахаас өөр арга байхгүй. Өнгөрсөн жил бидний 5 сард Туваад усан өдрүүдийг хийсэн. Ердөөсөө Туваагийн тэр 40 мянган хүн орж ирж манай аймгийн эдийн засгийг бас ингээд нэрвэлдүүлээд байгаа учраас 300 хүнтэй одоо ороод усан өдрүүд хийхэд Туваагийн хүн бол маш сайхан хүлээж авсан. За дээр нь Туваагийн тэр дарга зэрэгтэй одоо бүдэн маш амин чухал холбоотой байхаас өөр арга. Тэгжиж бид нь хамтарч амьдарч байгаа. За яг энэ агуулгаараа Туваагийн дарга Шалбан Базарч Карал дарга бүтээл гэрэл хийсэн хамтарч ажиллах. За энэ дунд нь иргэдийн чөлөөтэй явуулсан гэдэг нэг үг үсэг байдгийн бүх байгууллага хамтарч ажилласан байдгийн. За дараагийн асуудал Хэдийд Улаанбаатарын 99 гэсэн нэг заах болсон байдаг. Тэгээд тэрүүнийг хэрэгжүүлэхэд одоо 2 жил ажилласан. Увс аймгийн нэг их асуудал нь бол Увс аймгийн тэр бошоогийн бондыг байнгын 24 цагаар олон улсын статустай болгох хэрэгтэй шүү. Уг нь бол одоо гарчууд одоо бид нар бодоход бидний дарга нар цуглаад нэг гаруй улсыг цуглахад засгийн газрын дотор байхад олон улсын гээд ганц цаасах хэрэгтэй шиг байна. Гэхдээ яг одоо тийм чинь гайр ажиллаж мөхөмн ажиллаж. Хоёр асуудал бас одоо Увс аймгийн Улаанбаатарын нэг сонгоцны буудлыг бас олон улсын статустай болгох. Шууд одоо тэнд нь би бол аюу анхны мар төсөөлж байгаа. Хүмүүс одоо засгийн газрын дотор одоо бараг тэр гайрын ерөнхий газрын судалгаа, хэвийн зэргийн үдшилт газрын судалгаа явуулдаг. Би бол юу гэж ойлгож байгаа вэ? 2-3 гайрын байцаагч биштэйхэн хүний гайртай яваад нэг компьютертай 2-3 хэвийн зэргийн алдаа харж онгоц ирсэн буусан нэг өдөр нь ирээд ажилладаг, явчихдаг. Тэр чинь өөр юм байхгүй юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр бас одоо 2 жил хөлтөд яг одоо бол эцсийн юу нь одоо гараад нөө олон улсын статустай болох юм. Тэгэхээр бид томд төхөөрөмжид нь одоо тийм их айхтар юм байдгүй юм бол тэргээр бол энэ хойд хийдээр ресторантад ажиллана. Тэр ямар ч байсан хүний хоёр компанитай бид нас хэрэг хийсэн. Энэ нэг тэрэн бол Улаанбаатар Новосибирск гэсэн ийм агаарын нислэг байвал яасан гэсэн. Тэгээд яг нөгөө одоо сонгоцны буудлыг олон улсын болгож чадаагүй гэдэг бичиг баримтан дээр бас онцчих. Тэрөө явал нислэгийн маршрут нь бол байна гэж хэлдэг. Баян хөлгийн Казахстан гэдэг нислэг одоо хойшлогдсон учраас Улаанбаатар Новосибирск гэж байна. Нөгөөх нь Улаанбаатар
хизээ гэж байж байна. Өөрөлдөө нөгөө хизээний 42 мянган иргэд чинь бас ихэнх нь Улаанбаатар руу бас явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бид нь бас ямар ч байсан нөгөө бичиг баримтанд гараагүй ч гэсэн доогуур ингээд төрсээр байгаа 26 туршилтын нийслэг хийж байгаа. Хүннээ компаниг ямар ч байсан зөвшөөрүүлсэн. Тэгээд Туваагийн дарга эрхүүд явж ажиллаж байгаа. Карл даргатай яриад Улаанбаатарт оруулсан байж байгаа. Туваагийн дарга 26 тэр онгоцоор Улаан гүнд ирээд надыг аваад хизээд ороод үсээ ямар ч байсан тэр том онгоц ингээд туршилтаа хийгээд туршилтын нийслэг 26 км гэж төлөвлөж байгаа. Одоо ингээд яг энэ 3-4 хоногийн дотор одоо өөрчлөгдөхгүй бол энэ бол ингэ явж. За тэргүүлэх оролцогчдод баярлалаа. Та бүхэн бас өөрсдийн санал бодлоо бидэнтэй ингэж хүрэлцээж хуваалцсан. За одоо бид нэр цайны зочдод байгаа. Тэгэхээр цайны зочдынхаа өмнө бөөнөрөө оролцогчдынхаа энэ зураг авах зураг авах гараага.